Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зуулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өөр микрофон байдгүй цаачлаа ш. Хамгийн түрүүнд хэн авч байгаа гэж бодд юм бэ? Ой за яаш. Би тойлоо өөрөө өөртөөтэйгээ байна шүү. Энд чинь би тойлох шүү. Нэр мэр бичсэн байгаа шүү. Тийм. Хүн мөний юм бол байхгүй шүү яаш шүү. Гэр бүлийн радио 104.5, 84.5 хостелгон дээр та яг одоо Улаанбаатарын өглөөний шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсоход бэлэн болсон байна. Радиогийн 1-р студид Эрка Боги Зая найруулагч Визо ажиллаж байна. Мэдээж 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг булан бүрээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд манай Facebook дээр пэйжээр зочлоорой. Яг одоо Улаанбаатарын өглөө шууд нэвтрүүлэг маань эхэлсэн байна. За ингээд шууд л явж байгаа тий. Биш манай 104.5 84.5 гэдээ хоёр долгион биш тий. Тэр одоо яхаар хос болчтээ. Хос штэ. Эр Юугаар ослоод байгаа л гэдэг шүү дээ. Шал тис хоёр. Нэг нь 104.5, нэг нь 84.5. Хоёулаа 4.5. Хоёулын дээр бид гурав явж байна. Тийм бэ тий. Эр хоёр заага. Эсрэг хоёр заага. Бүх машин дээр хоёулаа явахгүй юм. Намайг авраарай энэ мэдрэл модоо. Гэрэмгийн хоёр заага. Эркагийн барьж байгаа зүртэл хоёр уруу штэ. Таны машин дээр угаасаа аль нэгэнд явах юм бэ лээ штэ. Ой. Тэгин. Одоо би юу яах гээд байна? Энэ өмссөн подолка танилцуулах гээд За. байна. Чи яагаад цагааныг өмсчөө? Би тоо багийнхаа дүрмийг зөрчөөд. Биш би хараа ингэ намхан болоод байна уу? Би нэг агшаад тэнүү да. Яагаад тахан болоо гэж бодлоо. Өглөөрөө суусан чинь сандал маань гин пүм гэдээ доош орсон байхгүй. Тэгсэн ч гэсэн. Эвдэрчиж. За төмрөахт хэлэндэ. За жингээ бэр. Жингээ бэр. Төмрөахта хэлэндэ. Жингээ бэр бодлоо. Энэ сандал их зовж байгаа бах тий. Өглөө болоод ихээр зүг. За нөгөөд ч ирж байгаа. Одоо миний дээр суунда. Өөр суухын ингээд харангуй гэж болчихсон. Ингээд. Ой би подолка танилцуулъя. За би та хоёрт зориулаад. Шахуур ингээд найруулагчтай зориулаад. Баярлалаа. Би подолка авъя. Би подолка авъя. Гурван подолка ийм цагаан подолка авлаа. За гурван зүрхтэй. За хамгийн жижиг нь надад багтаа одоо л. Тийм. Одоо тийм жижиг. Яаж байгаа том жижиг юм аа тэр зүрх нь. Тэнцүг авч олсонгүй юу чи? Байхгүй л хайсан. Байсан маа над чи би харсан лангуун дээр яг байлээ. Яг энэ бол Эрка нөгөө хоёрын тойр хуваагаад авчираа заяа. Жингэрэл юм биш үү над чи? Жингэр юу? За бас ээж болох юм тий. За тэгээд гурвуулангийн нийлүүлээд сонсогч танд шүү. Гэр бүлийн радио өглөөний мэндийг танд дахин ирж Улаанбаатарын өглөө гэсэн нэвтрүүлгээ та бүхэнд одоо хүргэж байна. Нэгдүгээр студиэс шуудаар хөтлөгч Эрка гавж ийн үсээс суудсан. Өглөөний мэнд. Чи сахаа засуулт юм уу? Гүү би өөрөө л яачаад байгаа шүү дээ. Сах зулчаад байгаа шүү. Юу бэж ар намайг хэлхээс нүн бэж ар би ингээд бас үсэмсээ бэлдээ. Бас гоё мой болоо тий. За эрхэм мөндөд сонсогчдоо. Эрхэм мөндөд үзэгчдээ. Ардын хөвсгөлийн. Тэр чинь бүх заалах гэсэн чинь заяа манд хараад байна шүү дээ. Чухал царайтай. Чухал гурван зүрхтэй. Гоё хэлээ. Одоогийн байдлаар 4 зүрхтэй сууж байгаа. Одоо нөгөө подолкон дээрх 3 зүрхтэй нийлүүлээ тий. Тэр дотор нь байгаа жиггэн зүрхтэй нийлүүлээ. За хөтлөгч Заяа, за хөтлөгч Боги миний бие болон найруулагч Мизу. Би бүр амар просмос авах гэж амар хурд явчих. Хамтаар та бүхэнд хүрж байна. За өнөөдөр өглөө бол бид нэр саахан хамтдаа сонсогч та бүхэнтэйгээ, үзэгч та бүхэнтэйгээ сайхан урайгаа хэлээд эхлүүлье гэж бодож байна. За тэгэж байна. Ганц хоёрын 3 өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Монгол комментэд тэрээсээ хэдэн жил явж байгаа өөрөө болоо. Явж л байгаа шүү дээ. Мэдгүй. Ястаа хэдэн жил яаж байгааг мэдгүй. Юу юм бэ? Тим комедийн юутэй юм аа? Орой моройтэй юм аа? Тийм. Одоо 50 нэмэх насны бүр хамгийн номер 1. Номер 1 нь хөө. Бараг тэрийг үзэхгүй бол унтдаггүй. Гримикс. Гримикс чами хоёр сууж идэв. Юу ч тэр ээжиндээ орлоо. Тийм үү. Тэгээд
Тэгээ зугт унтраачлаа тэгэхээр нэг жоохон чимээгөө өргө таагаад унтраач өгсөн чинь Монгол комеди үзсэн одоо болоо гэнэ. Барай арай л үү те. Өөр юм үзэхгүй гэж шүү дээ. Рэд болцсон бүх мэдээлэл. Үзэл шууд доосгоод дүн унтрааж байгаа юм чинь. Тийм байна. Юу тийм бэ? Чи байгаагүй. Би харин бодож байна харин. Тийм байна л да гэж байна. Хүлээж авч шээ. Гайхлаа. Фактыг Хамт юусэн бол. Улаанцын эфир дээр гоо худлаа яриад байгаа юм. тийм л юм байна л гэж штэ би. Хүлээж авч штэ фактыг. Тэгээ одоо юу нэ байгаагүй. Ямар сони юм бэ гэж одоо тий. За ер нь бол яг тийм нөгөө нэг жоохон 50 нэмэх насны Grimix Chami хоёр байхгүй. Хөөхөдөө. Хөөхөдөө. Юу нэ 50 нэмэх насны Grimix Chami. Тий, Grimix Chami хоёр нь ахгүй. Одоо бол хүүхдүүдийн хувьд Grimix Chami хоёр ч од штэ. Одоо хэсэг хугацааны дараа насныхны хувьд бол Монгол комеди хоёр бол зүгээр. Ой, тэгвэл хоёр ингэдэг байсан. Гэртээ оронгууд ингээд нэг юм зургатаа хүүхэд байхдаа ч юм уу. Зургатаа байнга асаалтаа. Тэгээд ямар нэг юм явж идэг. Тэгээд зүгээр нэг юм хантай байдаг штэ тийм. Тий тэгдэг ш. Тэгдэг тий. Тэгдэг. Яг ерөөсө чимэг орчинд ерөөсө айгуу дургу. Та хоёр ч гэсэн мэдэн дээ. Миний хүрээнд ингээд заавал нэг арталт нэг юм аа доо явж идэг тий. Тий. Миний ард ер нь заавал хүмүүс ингээд хөгжим тоглоо явж байгаа. Би ингээд годамжаар ингээд алхахтаа 5 сургууль алхахтаа штэ. Би өөрөө алхаж байгаа. Гэхдээ миний ард хөгжимчд. Пай. Зүгээр. Тэр хорооллын гудмаар ингээд нэг алхахаар бөөнөрөө хүмүүс алхахдаг штэ. Тий. Тэрийг тэгж одоо таамаг. Тэгээ өөрөө бас тэгж боддог гэдэг аахгүй шүү. Автоматар тэгээ бодчихдаг гэсэн тий. Өөрийг ингээд дагаа явж гинэ гэж бодчихдаг. Одоо ингээд янз ингээд захмахтайгаар ингээд хүм байж штэ тий. Би ингээд явж байгаа нэг артлын ингээд нөгөө хүмүүс шуугалдаа шуун байж идэв шүү дээ. Би тэрийг өөрийнхөө артлын миний арын шуун байна гэж бодлоо. Фон айн гэж боддог гэсэн. За бараг л техник. Заримдаа жоон чанга маг байдаг гэсэн тий. Тэр чинь найруулагч айгу муу тий. Баян мэдээд байгаа явж идэв бөө. Даанч адилхан хар подолкт яваад идэв уусаж харагдахгүй болохоо яаж тийм байх. Тойр чи яагаад цагаараа л унваа. Үгүй гэхдээ яг ингээ камер дээр харсан чинь энэ хинийх Эркагийн жоохон гантцсан үгүй юу? Харин энэ арай камерын л юу вэ? Эсвэл 7 хоног өмсөд хэрдцсэн үгүй юу? Энэ өнөөдөр өмсөж байгаа энийг. Соошин. Энэ бүр ойдл нэг юутайгаа байгаа. Би таяг нэг юм хэлээ таяг гайх баха. За гайх. Миний подолкугийн цагаан байсан шүү дээ. Хараад дэндүү хэрдцсэн байдаг үгүй юу? Инхийн цагаан, инхийн хар тагтаа гэдэг шиг. Би тэр бодогдод суулаа. Улаанбаатарын өглөө танд хүрж байгаа бид нартай шууд хартагтаа харахыг хүсвэл тий. Холбогдож өглөөний мэндийг мэдхийг хүсэх юм бол 11 46 104 5 гэсэн дугаар нээлттэй байгаа. Тэгээ өглөө бид нартай хамт цоглог эхлүүлж бас бид нартай холбогдсноор өнөөдөр юмыг хаж мэдгүй янз бүрийн ажил хөөцөлдөж байгаа ажил төрөлч бүтчих юм билүү гэ. Амар тийм юу сууж байгаа бэ бүр хүсэл биелүүлэгч. Хэмрийн санчин сууж байна. Хэмрийн санчин сууж байна залах. Юмыг хаж идэг таны ажил төр бүтчих юм билүүж гэж байгаа. Би хэмрийн сан сууж байна. Би энерги хийдэн сууж байна. Энерги аваарэ. Тэгээ гоё. Тэр нь их гоё юм байна. Юм нь гоё байгаа. Үгүй бүтээж өгнө гэж амлахгүй байгаа байхгүй юу? Юмыг яаж угаасаа мөн чанар нь тийм штэ. Яаж ч магадгүй тийм штэ. Тэгэхээр би ерөөсөө нэг үзмэрч зурхааж өссөн штэ юм дээр. Зөв хов өнөөхөө хувьд ерөөсөө тэр бага жоох ингээд хөндлөнгөөс харахаар надад хошин шаг үзэж байгаа юм санагдав. Юмыг яаж идэх вэ? Саяхан нэг рил шеэрсэн байхгүй рил жоохон бичлэгний хэсэг шеэрлсэн. Тэр баг мэдээч байсан байж магадгүй. Нэг охин ярьж байгаа байхгүй. Яг ингээд нэг ханийн тэнгэр найзуудтай дуудуулах гэж явж байгаа. За. Юуны тэнгэр? Ханийн тэнгэр. Тэнгэр вэ нөө бас. Бас байдаг. Юуны тэнгэр вэ нөө? Оо зөндөө олон тэнгэр байгаа юм шиг. Мөнгөний тэнгэр ч байгаа. Тэгсэн чинь ханийн тэнгэр дуудуулах гээд. Яана хэлээ монголчуудаа. Ханийн тэнгэр өөрөө дуудуулсан гинэ. Дуудуулаа тэгээд айгүй хурдан яг дуудуулсныхан дараах нь хүн амтантай танилцаад одоо бүр ингээ хүүхэд гаргацсан явж байгаа учраас би ингээ амар итгэж байгаа. Тийм учраас одоо найзуудтай ханийн тэнгэр дуудуулах гэж байна гэсэн. Өөрөө юу? Тий. Оо. Айгүй нэг тэр нөө биеэрээ мэдэрсэн хүн гэсэн. Монголчууд ийм хүмүүс юм байна. Айгүй тийм нүүдэлж ард хүмүүс учраас маш прагматик. Одоо бүх юмыг ингэж одоо яад юм бэ. Тэгсэн чинь дууддаг. Ингээд бөөгнүүлж идэв, овоолж идэв юм байна. Гэртээ. Одоо тэгэл ерөөсөө л бүхэл одоо итгэл үнэмшлийн одоо элементүүд гэрт байдаг гинэ. Зарим айлд бол тий. Ерөөсөө удлаад үзвэл Есүсийн зураг төр байна гэж байгаа юм чинь. Төөрөгдсөн. Тэгсэн чинь хараа тэр дотор бас нэг юм сони юм сонслоо. Нөгөө нэг юу яагаад юу тэр чамаг амар дэмжиж байна. Би яг даанч явахгүй. Би яг яриаг хэлж байхдаа мартчихын дундаас нь. Сонь багаз. Гүү ямар сони юм бэ? Тэр сонь байт юм аа. Үчиг тэр
Би яасан би нэр. Би хүүтэйгээ ярьжсэн байхгүй. Ээжээ энэ гэдгэн чи ахаа гэдгэн чи эн чи юу болчих сонирн байгаад гэтэн суужсэн чи. Амар төлөөлж илээ шүү. Тэгээд хамгийн гол нь ямар ч авцалтаагүй өмнөдөр тэгээ хэлсэн сууж илээ. Тэгэхээр энэ нөгөө нэг шууд энийг би яг санахгүй бол одоо боллоо. За өнөөдрийн турш санаарай. Санжийн хооронд нь мэдээж хамгийн ихэнд бид меншн давлага явуулдаг. За тгий хамгийн ихнийхээ болон руугаа орохоос өмнө хийдэг гэдгийг одоо бол манай сонсогчд маань бол одоо мэдж байгаа хаа гэж бодож байна тий. Яг зөв. За манай бороо өчигдрийнхоос цоглог байна. Юу яах вэ? Мегмар гараг. Борах. Мегмар гараг. Аль нь? Борах. Юу юм бэ? Мегмар гарагийн борах юм уу? Тийм шүү дээ. Намайг хэлээд байгаа. Мегмар гарагийн борах маань даваа гарагийн борахаас хамаагүй дээр цоглог байна. Би хэлээд байгаа шүү дээ. 70 модондор хөвцөн миний буруу юу? Гэдэг байгаа шүү дээ. Тэ. Даваа гарагаас илүү байгаа нь миний буруу юу? Тий. Өнөөдөр бол Дороми те. За тэгээ дээрээс нь 1980. Дороми өнөөдөр чинь шин дуу хамтдаа бүтээх нь шүү дээ. Кинотой, амьдралтай өдрүүд үргэлжлэнэ. За үүнээс гадна мэдээж 7 хоногийн 5 өдөр өглөө бидэнтэй хамтдаа өглөөг өгтөж байгаа, чанартай юм сонсож байгаа. За тэгээд дээрэс нь цаг хугацааг умарстан бидэнтэй хамтдаа цагийг өнгөрүүлж байгаад тань баярлалаа гэд манай радиогийн хамт олноос танд зориулан, таны гэр бүл зориулан, магадгүй таны хайрттай хин нэгэнтэй чи хамт хосоороо өнгөрүүлэх хорон мөчтэй зориулан бид чухал нэгэн бэлгийг бэлдэж байгаа. Энэ бэлэг маргаас сатрна. За тэгэхээр юу гэдгийг задлагдана тий. Юу гэдгийг задлагдана. За түүнээс өмнө яагаад энэ бэлгийг авч чадах вэ? Яаж авах вэ гэдгийг нь тайлбарлая. Яг одоо меншн давлага явж байгаа. Меншн давлгааг хийснээр та нэг боломжтой нэг өдрийн. За тэгээд мэдээж зүрх дарж, лайк дарж бидэнтэй хамтдаа байгаа гэдгийг илтгэснээрээ бас нэг боломжтой буюу нэг өдрөөс 2 боломж гарч ирнэ гэсэн үг. Хоёулангийн та ингээд хэрэгжүүлж хийснээрээ хуруугаа хөдөлгснөөр 2 боломжид орох боломжтой гэсэн үг шүү. За ингэснээр 5 өдөр нийтдээ 10 хүрд эргүүлснээр 11 дэх хүрд эргүүлэлтэн дээр бидний бэлгийн эзэн болох боломжтой гэсэн. Ер нь бол гол санаа нь бол нэг хүнд өгнөө л гэсэн үг. Нэг хүнд өгөх боловч зөвөр нөгөө өөрөө одоо сонгогдох магадлалыгаа нэг хүн өөрийгөө 10 хувирлах болцоотой гэдгийг л санах хэрэгтэй. Яг тэгвэл нөгөө давгаас баасан гарагч хэдүүд байна хүүхдүүд ээ? 1 2 3 4 5 сайн байна. 5 бүх өдөрт 2 удаа одоо боломжоо олох гэдэг нь бол эхлээд одоо хин нэг уриаланд яг тоолуулах гэж байна гэж бодлоо. Меншн дэх 2 дугаарх нь одоо реакшн давлгаа явах. Ингээ хоёрын хийхэр зэрэг хоёрыг 5 дөржүүлээд хэдвэ хүүхдүүдээ? 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10-га 365 тухай аваасаа дээрээс. За нэг дахиад явах. Энэгээс нь доо нэг хүн нэг боловч нэгхэн саналаар биш 10 удаагийн суглааг гэх юм уу ийм эрхийг үүсэх болцоотой. Хүрдэл эргүүлж байгаа тий. Хэрвээ ганцхан меншн хийчих юм бол та жишээлбэл Мегмар гарагийн хувьд бол нэгхэн л боломж нэгдэнэ. Тэгнь. Хэрвээ харин реакшн таних юм бол 2 гэх мэтчлэн байдлаар. За тэгээд ойлгож байгаа. Тэгээ ер нь л бол меншн давлгаагаа хэдүүлээ эхлэе гэж бодож байна. За бүгдээрээ гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйжэн дотор ороод манай лайв стрим юу явж байгаа. Тэрний комент хэсэг дээр хин нэг уриалдуудаараа. Яг одоо 1 2 3 меншн давлага. Би меншн хийдэггүй. Гэхдээ нэг хүнийг меншн хийчих. Меншн давлага. Оо энэ хүн намайг хийдсэн биз дээ. За тэгвэл боллоо. Болцсноо. Болчихж байгаа юм уу тэгээд? Би яг босдоо боломж олгочихж байгаа юм уу те? Таныг хийжээ. Хари бүр хайж ийн би бүр. Хэлэхгүй. Хаймар санагч. Энэ хүн хийдсэн биз дээ. Хийчихв. Энэ заяа өөрөө хийчих юм намайг. Та нар надаас өөр хүн олдохгүй нөө та нарыг толгоонд. Би та нарыг толгоонд амьдраад байна уу те? Магадлаа нэмжин их комент бичих тусам энэ хүн банк байна да гэж харагддаг байхгүй юу? Би их комент бичигдэх тусмаа л би банк байна да гэж. Заяа ээж чинь сонсож байгаа юу? Ээж үү? Сонсох та. Мэдхгүй. Өнөө өглөө бол эвгүй те. Сайн мэдхгүй шүү. За тэр ихтэй мэдхгүй шүү. За ингээд хамгийн ихний болон руугаа хамтдаа шилцгээе. За тийм. Дурсамж 1988. Oh my God. Энгийн л нэгэн годамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхөр нөхөрлөл гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988.
ла 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 ла. Энэ нэрээс үнэхээр гоё кино шүү те. Энэ одоо хизээ энэ оюун ухаанаас арчигдах бол. Арчигдахгүй. Тэрийг нь хүлээгээд идэв. Арчигдсны дараа хэдүүлээд нэвтрүүлгээ байх уу? Тий. Анхудаа сонсож байгаа болон дахин сонсож байгаа хүмүүстээ өнөөдрийн болог дахин танилцуулахад энэ бол Солонгосын 20 ангитай дурсамж 1988 гэсэн киноноос бид сэдвлэн авч гэхдээ тухайн киног бүтэн ярьж задлж тааруулж кино ярих гэж байгаа шээ. Харин тухайн киноноос бидний амьдралтай холбоотой, бидний амьдралыг харуулдаг, бидний амьдралын нэгэн хэсэг болсон тэр мөчүүдийг ингээд илтгэхээр тэр яг жижигхэн чимхлүүр хэсгүүдийг дэлгэрүүлэн бид ярьж байгаа. Энэ бол хүний амьдралд байдаг л бас нэг зүйлүүдийг бол харуулдагаараа хүн болгоны хайртай кино болж чадсан. Тэр зөвхөн Солонгос биш. За дэлхийн маш олон улсын хит уран бүтээл болж чадсанараа бидний ярих сэдв болж байгаа болов уу гэж бодож байна. Яг хүн болгонд янз янзын гоё дуртай кинод байдаг шүү дээ. Зарим нь Гладиатор гэж ярьдаг. Зарим нь одоо загалмаасан эцэг гэдэг ч юм уу те. Шошенкис одоо нөгөө wish list гэдэг ч юм уу кунг-фу панда те. Яг тантай ажиллах юм шүү дээ. Та дуртагч тий, айгуу дуртагч. Дэлхийн талчин төл надад дуртай шүү дээ. Тэгээд ингээ хар цагаан юм сөлдөж өмдөг. Ерөөсө цагаан залдгүүлтэй. Цагаан арай ч юм уу. өмсдгүй лөө. Өмсгөр бүдүү харагдана гэдэг өмсдөг. Бас нэг жоохон баг харагдчих гад. Арай ч юм уу бор харагдчих хахад цагааны өмсч юм бол хар авчихлаа. Бодлоготой өмсдөг юм шүү. Ой тэгээд би кинонд үзсэн байхгүй. Чухал юм бай. Байдаг ч гэсэн одоо жишээлбэл миний хувьд ингээл одоо юу гэдэг чи Harry Potter гэдэг ч юм уу бүгжний эзэн гэдэг ч юм уу гоё ингээд те гоё кинод байна штэ. Ингээд дуртай. Юу дахин үздэг. Гэтэл би ерөөсөө өөргөө ийм хов заяатай гэж бодсон ч үгүй. Ийм кинонд дурсан гэж байна. Би солонгос ирэл үздэг хүмүүсийг ягаад шоолоод иддэг гэсэн аахгүй. Өөр юу гэмээр вэ? Наа чи зөвхөн эмгтээчүүдийн үздэг кино мэно. Би бол одоо өөр хүмүүс солиорсон. Би өстой тэр хариу уучлалт гуйж байна. Харин тэг үнэхээр уучлах гоох хэрэгтэй. Тэгэж хариул бүр хамгийн их кинонд орж үздэг нь ирчүүд. Биш би хамгийн тэнэг ерөөсө солонгос кино үздэг байжгаад нэг киног шүнжин суугаад үзээд дуусгацсан байт юм да. Энэ юм уу? Биш. Тэр нэг юу хэ зэрэг Penthouse гэдэг нэг юм. Хэрүүлтэй. Баячуудын өрсөлдөөнтэй. Тэрийг арай хүмүүс үзээдсэн. Би ерөөсөө үзээгүй. Орилоныг нь сонсоод би цаашаага үзэх тийм караа дууссан. Гэхдээ онцлог нь гоё кино гэдэг бол дахин үзэхтэй байдаг юм байна. Тийм. Би тэр кино хизээж дахиж үзэхгүй. Цаг зав юм. Нэрийг санаж байгаадаа харамсаж байна. Харин энэ кино бол өөр. Энэ кино л өөр. Гэхдээ Penthouse дуртай хүмүүсээс байж болно шүү дээ. Байхгүй битээ дурал битээ. Дуртай байж болохгүй. Ерөөсөө хамгийн гол нь шүү дээ. Ер нь хүн ингээд амьдрал ингээ амьдарч штэ. Амьдарч байгаад бидний цаг хугацаа ингэж буцаж ирэхгүй. Тийм учраас энэ буцаж ирэхгүй энэ цаг хугацаагаа хүн өөртөө ямар ч хэрэггүй юмд үүрэх нь ямар хайран байхгүй. Тийм учраас зүгээр одоо нэгсэндээ авах юмгүй кино гэх гээд байхгүй юу? Одоо тэр Penthouse-ыг. Яг юу сурах юм? Юу яах юм? Зүгээр л ингээл бачимцаар гаал. Хоолойны чадлыг сурна штэ. Чи тэр нэг хэрүүл уруултай кино юм байна те. Ер нь л тийм. Тэгээ тэрийг ингэж дараагийнх нь юу нэг харахсаар идэл ингээ явсараа дуусчихна шүү дээ. Хөтлөгцөөр байгаа. Балер хийж байгаа байхгүй. Гэтэл солонгосч зэвэн л хийдэг л дээ. Бидний энэ Reply 1988 буюу одоо дурсамж 1988 бол одоо үнэхээр давтан үзээ. Тэгсэрнэ үзэх болгонд хоёр юм болдог. За, өөлдөг, инээдэг. Хүний одоо сэтгэл хөдлөлийн те баг хоёр талын туйл. Энэ дотор туйл дэмгэгтэй бол. Яг энэ киног үзэхээр хоёр туйл дэмгэгтэй болдог. Бид өчигдөр ойлаагүй. Өчигдөр ойлаагүй. Өчигдөр гэхдээ энэ юу анги үзсэн үү ер нь? Зүг штэ. Зугаалганд явдаг юм биз дээ. Тийм үү. Тэ нэг ээж задуулж исэн санаанд ороод тэрийг үзсэн чи арай. Гэтэ яг манайх энэ дотор нөгөө үзээгүй хүмүүс бас байгаа ах те. Зүгээр яг бид нар бол нэг кино ярих гэгүй. Та тийм учраас үзээгүүдээ харамсах хэрэггүй. Зүгээр бид нар тэр киноноос сэтэл авч байгаа. Тэгээ өнөөдрийн маань одоо дурсамж 1988 гэдэг дээр яг юу мэдэрч юу сэтгэл хөдлөж юунд өөлж юунаас бид нар бас харж анзаарах хэрэгтэй юм болоо гэдэг талаар энэ өглөө бид нар Улаанбаатарын өглөөгөөр танд хүргэж бас тантай хамт санал бодлоо илэрхийлэх гэж байна. Хэрвээ та өнөөдөр бид нар бас жоохон 3 дугаар анги дээр жоохон суйрлна. Тэгнь.
те. 3 дугаар анги дээр гарсан үйл явдалтай жоохон Тий, холбоотой. нөгөө мө догсон чинь өөртөө нөгөө нэг найзаагаа хайртай байна гэд эндүүрн. Тэгнь. Эмэгтэй хүн болсон юм ба хойно. Энэ дурсныг нь яаж мэдж байгаа юм? Тэр чинь зүгээр эхэлж байгаа шүү. Хоёр найз мэддэг байхгүй юу? Харин нэрнгээсээ сайн ч юм билүү? Би сайн Сайн биш биш гэж ш. харуулаагүй шүү. Гэхдээ сайн штэ. Биш. Би сайн штэ. Энэ хүн үзээгүй Сайн байгаа. штэ. Тэр чинь хараад Энэ тэр хүнцэг байгаа штэ. тэр бөөнөр ингээд орон дотор хөвтсөн байдаг штэ нөгөө ирчүүд. Тэгснэ ингээд дээшээ хараад ингээд чаал өөр октод ярьж яснаа. Яг тэр залуу чинь тэгдэг байхгүй юу? Юу гэж? Та нарт нэг токсон нэг юм ари хөөрхөн харагдаад байна Ааха. уу? Өмнөх анги дээр тэгдэж штэ. Тий. Өөрөө тий. Өөрөө юу ихэлсэн яагаад байхгүй юу? байгаа шүү. Болохгүй шүү тэр. Энэ ерөөсөө Гэтэ та хоёрыг мэдээд аваалахаар заавал байл та. Би Тэр дөнгөж 3 дугаар чимээгүй ангид байгаарэ. үзсэн хүн. За чимээгүй л бай Чимээгүй да. байгаарэ. Хөөхи Та токсон минь юу чи яагаад токсон чи миний дүр байхгүй юу? Чи яагаад Токсон чи би байхгүй юу? Үгүй догсон биш нөгөө нүдний шилтийн. Гүй токсон би яг ийм дальжгар юм билэ. Гү, тэр нөгөө дальжгар Хиний юм аавд дээ чи. үед таарахаараа ингэж ингэдэг. Хэн босс ингээд өдрийн минь дөргий гэдэг ингэж. Биш манай энэ минь арай дэнднэ. Намайг Харин би яг унших гэдэг. За би уншаад үгүй заяа. Пөх. Эрх ах яг үзээгүй царайтай сууж ийн гэсэн бол энэ хүн үзсэн. За гэхдээ бор ах өглөө болго алин мэдээ турцсан юм уу та? Шүүж. За дараагийнх нь бөө бинтхаус үзээд бороо хил хамтай болсон юм шүү дээ гинэ. Биш яг асмэн дээр ингээд харахаар зэрэг чамааг илүү их хил амтаа гэж хардсан байл шүү хүмүүс. Хүмүүс үү? Ганц хүн л дээ. Хин. Би. Би. Шот Бид. Цагийг шаарж хоорно. гүдээ гүзээлзэн нүд минь. Биднес. Өнгөт орчинд өглөө болжээ. Нарлаг Монголд нар манджээ. Төмөнд хөрөг төрлөг эмийн сангийн захирал Булган аймгийн Хишиг өндөр сумаас илгээлтийн мэндийг хүргэж байна. Үерхэл өгийн мэдчилгээ дэвшүүлж байна. Ямар гоё мэдчилгээ вэ? Ах ч гоё ингэж мэдчилж орж ирдэг. Тоо сайхан байна те. За, Бүрэн дөөрөн гүцэд. Бүрэн дөрөн гүцэд кинороо гарцгаая. За өнөөдрийн тэгвэл бидний одоо яг уу реклам 1988 сэдэл авч байгаа боловч үндсэн сэдв бол юу вэ? Хамгийн чухал нь гэр бүл. Хамгийн чухал нь гэр бүл. Хамгийн чухал. Би өчигдрийн ангийнх нь нэр нь тэр юм байна гэсэн чи үгүй юм байл шүү дээ. Үгүй биш. Тийм байлаа харин. Өчигдрийн ангийн чинь нэр бол нийгмийн шудраг бус Тийм байлаа. үзэгдэл гэдэг нэртэй байхгүй юу? Айгу тийм санхүү мөнгөтэй холбоотой сэдвүүд их гарч илээ те. Ааха баян ядуугийн туйл харагдаж байгаа. За тэгээд нөгөө нийгмийн ороо бусгай зүйлүүд харагдаж байгаа. Яг тэр үед нөгөө Тэр бүл болгон мөнгөнд яаж хандж байгааг нь харагдаад байгаа. Оо яг зөв тэр. Тэр нэг аа бол хөөрхөн амт те өөрөө боргож юм бижиж. Тэр нэг имэгийн ядарсан имэгийн зарж байгаа юмуудыг ууггүй авнаа хөөрхөн. Харин яг ийм Тэр аа аа одоо бол яг бас тийм. те. За Нэг одоо аав. ийм байгаад байгаа байхгүй юу? Энэ болохоор нэг нь баян айл, нэг нь болохоор өрөнд орцсон айл байгаад байгаа. Айл болгонд бас гэхдээ ийм хүн байдаг шүү. Танад бас байгаа болвол үүнтэй холбоотой түүхээ бас ярьжгаад яриан донд та бүхэн комент бичээд эсвэл 1146 104 5 дугаарлаа шууд холбогдоод ороод ирээрэй. Баян айл нь яаж байгаа вэ гэхлээр өмнө нь хэдэн жилийн өмнө ядуу байсан учраас за ингээд бол зүгээрээ байгаадаа сэтгэл хангалуун байна гэд илүү юмыг хүсдэггүй. Одоо жишээлбэл ингээд бүр ингээд Мак Зак амар сунчаад байхад чинь зүгээрээ энэ гоё юм штэ ямар бүр урагдчихад байгаа штэ энтэйгэл бай л да гэд ерөөсөө юм авдаггүй. Тэ. Бүр илүү тутам юу ч авдаггүй. Нэг осондоо түүнийг нь харамч гэж хардаг хүмүүс. Голоо цогцсон гэж хардаг. Нөгөө талд бас өрөнд ороод маш ядуу байгаа хэрнээ ингээл тааралцсан хүн болгоныг өрөвдөөл өөрөө баг тэрнээс дор байгаа хэрнээл ингээл юм болгоныг аваад гэртээ янз янзын юм бариад орж ирдэг. Бүр ямарсандаа ямар ч холбогдолгүй нөгөө их хүүхдийн холбоотой ном хүртэл бариад орж ирдэг тийм тохиолдол гарч ирдэг. Бараг тэдний иддгүү нэг юм ногоо Могооч бариад ороод ирж байгаа шиг тий. Гэтэл маргааш охин нь зугаалгаар явах гээд байхад ямар ч мөнгө байхгүй. Тэ. Гэтэл өөрөө эцсийн мөнгөө шавхаад тэр ногоо аваад орж ирж байгаа жишээ нэ. Тэгээ нэг ингээ харахаар заримдаа нэг амар өглөгч хүн байгаад байдаг. Хоёр аав гарч ирээ. Тийм хоёр аавын яриа яригадаад байгаа. Нэг нь болохоор ингээл голоо цогцсон юм шиг юм болгоныг ингээл бэжигээ үгүй болоогүй авахгүй гэл ингээд байдаг. Ийм хүмүүс байдаг штэ тий. Тий. Энэ Алинч хүмүүсийн буруутахад хэцүү юм да. Тий. Амьдралын л нэг юм туулсан юмтай холбоотой те. Одоо тэр эхний яг нөө хүмүүний төрлийг ярих юм болно шүү дээ тий. Ядуу байж баян сэтгэлтэй. Сэтгэлгээтэй. Нөгөөх нь хангалуун баян бэжиж нөгөөд ядуу сэтгэлгээтэйгэр тий. Тэгтэл аа бол
аав штэ. Явж эцээц тэгэл бүгдийг хамгийн дөрөнд мэдээж гэр бүлээл тавьж байгаа. Одоо нэг баян болсон ч гэсэн одоо тий бас л дахиад тийм хэцүү яг баян болцсон ч гэсэндээ дахиад гэр бүл минь дахиад бити тэгж ядуу тий хэцүү амьдралыг минь амсаасаа гэсэндээ тэр байдал руугаа буцаж очихын тулд хэдий боломжтой байсан ч гэсэн хэмнэлттэй тий тэр юм хадгалж ич болно шүү дээ тий. Тийм. Тэгээ энэ угаасаа юу юм бэлээ шүү дээ тий. Яг баян байгаа шалтгаан нь бас яг мундаг баян учраас биш тий. Биш зүгээр л Сулааных л юм бэлээ шүү сулаан дээ. Тийм учраас нөгөө нэг яг сэтгэлгээ нь баг үлдсэн те хിവэрэ. Тэгсэн чинь эхнэр нь манай эхнэр яг тэгдэг байхгүй юу? Нэг наадгаа солио гэдэг юм айгүйх ингээ өвлөх маягтайгаар ингэж Одоо тэгсэн чинь би бол нэг тийм жоохон солихгүй аргалаад ингээд нэг юм ингээд хувцас үрэлгээд баг тийм хувцсан дээр би кино үзчихсэн чинь ямар сонио эмхтэй вэ? Ингээд хэрүүл хиймээ сагдаад. Нөгөө манай эхнэр энэ хувцсан дээр тэгдэг байхгүй. Тэгээд ер нь би болохоор нэг хувцсыг бүр ингээд ер нь л дуустал өнгөс дуртлаа. Манай хүн болохоор тэхгүй нэг юм одоо бүр хилдэг хөхтэй болсон. Өөрөө дүрсэн гэж хүмүүсийн өмнө гардаг хүн байж тийм ба. Тий. Үнэн шүү дээ. Тэр нь үнэн байгаа даахгүй. Тэгээ тэрэнд нь одоо ятгагдаад ингээд тий шин цамп подолк өмс зүмсэд суулцсан ч гэдэг юм аа тий. Би яг ингээд дүрсэнд гардаг байсан бол би энэ навсаагаал заваараа л явж байгаа юм билээ. Энэ Тэгэхээр хэдүүлээ дүрсэнд гацгаая. Тий. Тэгээ нэг ихнэрүүдийн энэ ятгалга бас уул нь бол үнэн байгаа даахгүй. Тэгэхэд бол мань дүрийн аа бол гүргээд байгаа шүү дээ. Тэгээ бүр сүлдөө очиод найзаасаа очиод авчлаа гэд хулих одоо жакет авцсан ч байж байгаа шиг тий. Надад энэ нэгэнт ингээд яг энэ киноноос өнөөдөр сэдвүүлж авч байгаа зүйл чинь хоёр ялгаатай аавын талаар яриад байна шүү дээ. Тэгж. Гэтэл бас нэг ийм төрлийн нэг юм номнод байгаа гэдэг шүү дээ. Баян аав, ядуу аавч гэдэг ч юм уу тий. Санхүү мөнгөтэй холбоотой тий. Тэгэхээр яг одоо яг энэ сэдвийг гаргаж ирэхдээ чи яг юу бодож яг юу ярих гэдэг би тэрийг яах гэж байна чи яах гэдэг. Үгүй яг би зүгээр ингэж бодсон. Яг тухайн үеийг үзэнгүүт эмэгтэй хүн шал өөр бодож байгаа байхгүй юу? Эрэгтэй хүн шал өөр бодож байгаа. Яг энэ киног та 3 дугаар ангийг нь өнөөдөр үзег бол үзээрэй. Энэ дээр ээжүүдийн тэр их шаналж байгаа, тэр их бухимдж байгаа хоёулаа бухимддаг. Нөгөө хоёр их нөхрийн эхнэрүүд за. Хоёулаа бухимддаг. Тэгээ би өөрийгөө хооронд нь тавьж үзье. Өөрийгөө тэр хоёрын эхнэр байна гэдэг үү? Тий, яг эхнэр нь байна да. Манай нөхөр ингэж ин да гэж бодоод үзэхэд надад бас маш бачуурмаар санагдсан. За. Мэдрэмж нь. Тэгэхээр ингээд үнэхээр энэ тэгээ дээрэс нь энэ яг төгсгөл хэсэгт нь гарна л да. Юу вэ гэхэлэр эхлээд ямар нэгэн байдлаар ингээд гэр бүлээ бодож байгаа биш байсан байхгүй. Зөвхөн өнөөдрийг бодож яадаг. Зөвхөн өөрийгөө яг одоо байгаа нөхцөл байдлаа энэ хүн өрөвдмөр байна да гэж бодож исэн болохоос ш маргааш миний охин юмд явна да гэж бодоагүй байсан байхгүй юу? Аавын хувьд болохоор энүүхэн энтхийг харсан гэсэн үг. Яг тухайн үедээ. Гэтэл аавыг ухааруулдаг зүйл нь юу вэ гэхээр манай хүмүүс ч нөгөө нэг өрөнд орчод подвалд амьдардаг. Нар хардаггүй газар амьдардаг. За. Хүүг нь найзууд нь дууддаг байхгүй юу? Хөөе подвалны хүү гэдэг байхгүй юу? Тийм хэсэг гард юм уу? Гардыг. Би янзаараа юм байна. Хүүшээ подвалны хүүхтэй гэж дууддیں۔ Нэрийг хэлэнгээд тэгэхэд аав дан гэж орж ирсэн. Миний хүүхэд миний буруугаас олж өрөнд ороод подвалд ийм нэг нүхэнд амьдарч байхад би ингээд бусдад тараагаад бусдыг өрөвдөөд явж байна. Гэтэл миний хүү ямар өрөвдмөр байна вэ гэдэг мэдрэмж шууд аавд орж ирдэг. Хүү болвол тэрийг подвалны хүүхэд гингүүд найзууд нь зүгээр энгийн дуудаж ингээ баярлдаг бол аавын хувьд маш том доромжтой. Нөгөө сургууль дээр нь очиж уулзчаад уу? Тийм. Тэгсэн чи тэр хүүн бүр 10 жилийн хэдгээр ангийн хүүхдлээ айгу жоох хүүхд штэ. Хөгшин царайтлалгоос штэ. 17 настай. Тийм. Тэгсэн чи тэр хүүхд нь бүр бизнес хийгээд идэг штэ тий. Яг тэгэхээр гэр бүлийнхаа нөгөө санхүүгийн байдлыг ойлгодог болохоор Үгүй. Өөр шалтгаантай юм. Кино яах вэ? Тэгээд би тэгж бодохгүй юу? Үгүй тийм биш. Тэгээд хамгийн гол нь аав зог туссан мэдрэмж нь намайг бүр ингээд одоо л ойлгож ин доо гэдэг мэдрэмж авч ирсэн байхгүй юу? Тэгээд тэгэхээр энэ хамгийн чухал нь гэр бүл. Баян ядуу байх нь хамаагүй. За хоорондоо ярилцаж, хоорондоо нэг санаатай байх нь чухал юм байна гэдгийг тухайн яг моментн дээр ойлгож байгаа. Тэгэнгүүт аав ээж юу яриад байсныг ойлгосон байхгүй юу? Ээж яагаад уурлаад байсныг ойлгосон байхгүй юу? Одоо бас залуучууд ерөнхийдөө яг санхүүгээс болоод хоорондоо муудалцах асуудлууд маш их гардаг.
За тэгээд олон хүүхэдтэй эцэг их ч гэсэндээ яг иймэрхүү асуудлаас муудалцах асуудлууд маш их гардаг байхгүй. Гэтэл яг энэ аав шиг ойлгодог болов гэдэг бодол төрсөн. Миний зүв байсан штэ гэ ингээ гүрийгээд явдаг болов. Энэ аав шиг ойлгох ганцхан секундын ийм нэг момент гараад ирдэг болов. Гарч иржсэн болов гэдэг бодол гарч ирсэн байхгүй. Ер нь бол миний бас нэг яг ингээ одоо чамаа ингээл яриад байж хахад хүнд нэг хамгийн хэцүү нэг бас нэг зүйл байдаг юм байна. Энэ бол нөгөө төөрөгдөл. Төөрөгдөл гэхээр зэрэг нөгөө хүн чинь нөгөө ой модонд байна уу ямар нэг газар ингээ явахаараа зэрэг төөрчхөрөө зэрэг маш их одоо зүг чигээ алдна. Тэгэл айх сандрах янз янзын зүйл болно. Цаг хугацаа алдна гэх мэтчил зөндөө юм байна шүү дээ. Тэгээ айгүй бол юм төөрөгдсөн юм бодлоодыг бас бид нэр жижигхэн ч гэсэн анзаараа засахгүй бол тэр дотор нөгөө жижигхэн засраар нөгөө нэг юм одоо тэр төөрөгдөл гэдэг зүйл бий болоод сайхан зүйл бодсон ч гэсэндээ, сайн зүйл бодсон ч гэсэндээ хамгийн чухлын энэ зүйлийг алж хараагүйгээсээ болоод нөгөө нэг хүнд юм өгж байгааг буруутгаагүй л тийм буруутгаагүй. А гэхдээ ингээ харахад сайн зүйл юм шиг боловч яг жижигхэн тэр төөрөгдлөөсөө болоод илүү чухал зүйлээ алдж байгаа ийм зүйлэл яриад байна шүү дээ. Одоо шил би өчигдөр бид нар жишээлбэл бахархал гэдээ ярьсан тийм. Би бас өчигдөр ярмаар байсан. Тэр нэг бас нэг санаа юу гэхээр зэрэг заримдаа хүмүүс бахархал бардамнал хоёрыг бас жоохон төөрчд юм шиг санагдаад байдаг байхгүй. Айд төрсөн юм шиг. Нэгэсэндээ бахархал гэдгийг зүйлээр өнөөдөр өөрөө бардамнал бий болоод тэгээ ямараа нэгэн сүрлийн өмнө бардамнал явж идэг. Тэгээд өөрөө юу ч яаж одоо тэр хүмүүсээс өлөөч авч зүтгэх гэхээгүй гэж өөр хүмүүсийн гаргасан амжилтын бахархсан байдлаараа тэр нөгөө нэг жоохон төөрөгдөл олонгуудаа бардамнал болоод өөр хүмүүсийн амжилтаар бардамнаж явж одоо зүгээр хоосон пид үсрээд явсаар байж байгаад те ингээд том айгуу том одоо өөрөө ямар ч хийж бүтээсэн үний төлөө яасан тиймгүй болчдөг. Яг түүнтэй адилаар нөгөө нэг сайн зүйлийг хийж байгаа тэр золиос гэдэг тал дээр бид жоохон төөрөгдөлдөд байгаа юм шиг үстэй. Өнөөдөр найз нөхөд чухал, өнөөдөр тэр хүмүүст туслах мэдээж чухал. Энийгээс өгөөсгээгүй. Гэхдээ та тэрний оронд илүү чухал зүйлээ орхигдуулсан бол сайн зүйл хийж байгаа чинь бас яг зөв гэсэн л нэг юм бодогдоод байна л да. Аа. Яг ийм жишээнүүд аягүйх байдаг штэ. Одоо их нэртэй хэлэхгүй ч юм уу. За ер нь ихэвчлэн ирчүүдэд гарч ирдэг энэ иймэрхүү асуудал бол их нэртэй хэлэхгүйгээр найз нөхөдтэй ч юм уу хин нэг нь мөнгө зээлчдэг. Аа гэвч яг иймэрхүү тохиолдол байгаа байхгүй юу? Гэрт нь яг хоногийн хоолн байна уу те иймэрхүү асуудлууд байдаг. Гэтэ түүнийг ингээд өмөөрч их нэртэйгээ мөрцдөг. За энэ дээрээс хэдүүлээ сонсогчдын санаа бодлыг сонсъё те. Шууд залга байдаг шүү. Яг иймэрхүү зүйл одоо яг аль нь зөв юм бэ? Шууд залга 1146 104 5 гэсэн дугаар руу шууд холбогдоод болно. Мөн дээрээс нь манай лайв стриминг доор комент хэсэг дээр хамгийн чухал зүйл яг таны хувьд одоо яг юу вэ? Тэ? Танд одоо алийг нэг тавих уу? Яг нэг талд нь бол гэр бүл гэж тавьж байгаа, нөгөө талд нь бусад зүйл гэж байна. Тэ бусад зүйл. Гэтэ энэ дээр бид нэг жоох ингээд тэнэгэлцээд байна, тэ? Алцганаад байна. Тэ алцганаад. Нөгөө талаас ингээд найз нөхөд бол чухал байгаад идэг. Зарим тохиолдолд бас нэг юм зөндөө түүхэд байдаг. Өөртөө хоосон хоноод чамаагүй бусдын төлөө бас нэг юм зориулсан юм бас хоосон ходоодыг дүүргдэг асуудал бас байдаг. Байдаг. Тэр яг яах юм бэ? Яах ёстой юм бэ? Тэр өчигдрийн тэр угаасаа хоёр аавч хоёулаа л яг тэгээд байгаа юм бэ тий. Нөгөөх нь авчиад күртэг аваад иргээ явуулсан чинь найзаасаа авцсан гэд муу юм авцсан. Тэгчээд найз чинь хил очиод уулзъя гэхээр үгүй миний найз штэ гэд ингээд хэлдэггүй. Үгүй яах гэсэн бэ уулзж байгаа. Энэ аав нэр хүнд гараад шүү. Үгүй ширүүн. Үгүй гэхдээ яг угаас ийм байдаг аахгүй юу? Манай аав бол яг тэгдэг үсэ. Яг би тэрнээс сургамж авсан юм шиг. Би ч одоо би бол одоо яг жоохон фанатик штэ. Гэр бүлийнхэн фанатик болохоор гэр бүл энтер гээд гэр бүлийнхэн төлөө одоо юугаад яадаг шийдвэрээ бол гаргацсан хүн юм шиг байгаамаа. Өчигдрийн киног үзэхэд бол тийм бодол төрж илэн шүү. Өчигдрийн ангийг үзэхэд. Тэр хоёр аавын тэгтээ надад нэг юм яг тэр мэдрэмжийн арт ингээд нэг юм шийдэл байхгүй дуусаад байгаа юм шиг санагдсан байхгүй тийм кино. Тэр анги угаасаа шийдэлгүй зүйл юм болов. Шууд шийдэлгүй тийм биш. Яг өнөөдөр бид нэр ярьж байгаа зүйл. Одоо нэг кино биш. Одоо л хэдүүлээ сэдв яриад шүү дээ. Сэдв яриад байна. Одоо тэнгүүд яг энэ дээр яг нэрээ
би бүр яг ингээд бүр гацчихсан. Гацчаад байгаа байхгүй юу? Одоо яг бидний яриад байгаа зүйл Чи гацсан юм яах гэж оруулж ирж байна. 1146 104 5 дээр гацаагүй арилгаасаа гэж бид нартай хамт аль нь зөв юм болоо гэж. эсвэл хамт гацаач. Гацж байгаа хүмүүс байх юм бол лайв стриминд дор бид нартай нэгдээрээ би гацсан ингээд бас бичээрэй те. Тийм, хамтдаа ер нь гацалцуул гацалцахгүй бол гацалцахгүй. Тийм. Төрөг хэлэг болцсон уу? Үгүй тэгдэгч тэр Харин яг төрөг хэлэг болчлоо. Миний би болохоор яг нэг өөрийнх нь хувьд ээжүүдийнхээ оронд өөрийнх нь байр суурийг тавьж үзсэн гэсэн штеп. Тэгэхэд маш бачуурмаар мэдрэмж хоёулын дээр нь төрсөн гэжсэнийг хуваалцъя л та. Хэрвээ яг ингээд амьдрал дээр манаа нөхөр гэд юм байж иж ингээд цацаал байх юм бол би хамгийн түрүүнд юу хийсэн бэ? Сайн үйл хийсэн үү гэхээс нь урьдч гэр бүлээ хараад байгаа байхгүй юу? Ээжүүд. Чи сайн үйл хийгээд тэгээд мөнгө болоод бид нар ингэж ийнү гэхээсээ илүү бид нар яачаад байгаа юм бэ? Эхлээд биднийг хараач гэдэг тийм ингээ бачуурал төрөөд байгаа байхгүй юу? Яг тэрөөхөн тэр хооронд. Гэхдээ би өстой хэцүү юм аа. Би бол одоо жишээлбэл яг ч юм шиг ингээ өөрийгөө сая тавьж үзлээ. Тэгэнгүүт сайн үйл хийчихэд байгаа. Би бол яг зарцуулчихэд байна. Тий. Тийшээ өгчөөд байна. Өөр бусад хүмүүс рүү гэр бүлээ жоохон хойшин тавьж агаад гэр бүлийнхээ хэрэгцээг хойшин тавьж би агаад. нэхэд байгаа байхгүй юу? Яагаад биднийг харахгүй байгаа юм бэ гэд ингээд нэхэд байгаа байхгүй юу? Нөгөө талаас би нөгөө аав гэж бодё Эркаг. Баян нэг юу? Тийм баян аав нь гэж бодё. Тэгэнгүүт мөн бай. Амар загч юм. Тэгэнгүүт надад юу гэж бодогдоод байна вэ гэхээр яагаад ингэж заавал тэр үедээ гацаад байгаа юм бэ гэдэг мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу? Яг тэр ээж шиг. Одоо амьдрий л та. Өнгөрсөнд биш. Одоо амьдрий. Тэр чи хэцүү шүү. Гэдэг За мэдрэмж ингээд эргэтэй эмхтэй хүмүүс юм те. Шалта өөр ингээ гараад байгаа байхгүй. Та хэд эргэтэй. Би эмхтэй учраас эмхтэйгийн хооронд өөрийгөө тавьж үзээд байгаа гэсэн үг. Тэгэхээр цацаа цалгаатай байгаа мэдрэмжин ч гэсэндээ яг үнэндээ тухгүй мэдрэмж байгаад байгаа байхгүй. Гэхдээ тэр нэг ийм хэцүү юм хараа. Эмэгтэйчүүд ингээд гаргаж байгаа нь, хилж байгаа нь, хашгирж байгаа нь зөв гэсэн үг биш байгаа байхгүй уул нь бол. Уул нь бол. Тий. Тий. Аавууд бол яг ингээд тэрийг хэлэхгүй, илэрхийлэхгүй бол байгаа болохоос биш. Нэг ийм дотор нь үн цэний юм яваад байгаа байхгүй юу? Биш, асуудал ерөөсөө аав яг юу бодож байгаа юм? Яагаад тэгсэн? Ямар сэтгэл байгаа юм гэдгээ ерөөсөө ил гаргадгүйгээс л энэ зөрөө гараад байгаа юм шүү. Байж болох л юм. Одоо жишээлбэл тэр яагаад баян аав яагаад тэр мака солихгүй хуучныг эхнэр нь солиоч гэдэг ахалгүй. Зүгээр болоог л штэ гэдэг байгаа. Ямар очтой. Гэхдээ энэ Доторх юм гаргаж авмаа байхгүй юу? Одоо жишээлбэл манад ингэ бодсон чинь нэг тийм баяа ав байна. Тэгсэн чинь энэ дотор уу? Үгүй энэ дотор биш. Би бүр хайх гэж штэ. Ингээд шинэ юм авдаг заяа. Ингээд бүр яг жинкнээсээ одоо эхнэр нь ч юм уу, одоо хүүхдүүд нь ч юм уу үгэлж байгаа л ингээд авдаг. Гэтэ өмсөхгүй. Нэр бар нэрсэ гэл тэгэл хадгалаад байж лээ. Нөгөө наана нь болж байгаа хуучин юмнууд нь болж л байгаа юм чи. Гэл өмсөд. Гэхдээ тоглоомчгүй би яг тэр юм байна шүү. Гэхдээ гэхдээ бид нар ингэж хэлэх байхгүй юу? За одоо чи өөрөө энийг хагал. Ямар хэцүү юм. Эмэгтэйчүүд юу гэж хэлсэн бэ гэхлээр зүгээр жоохон арчаатайхан байгаа ч гэж хэлж байгаа юм. Чамд болол. Шууд ингэж хуваарлсан те. Эркэд болол ерөөсөө арчаатайхан байгаа ч гэж хэлдэг. Тэр одоо үнэхээр болохоо байцсан болвол хайчих хэрэгтэй байхгүй юу? Юмыг хайж сурах хэрэгтэй байхгүй юу? Зуралдаад байхдаа биш. Тэгээд дээрээс нь хамгийн гол нь санаатаа тийш шүү. Чи хайхгүй шүү. Үгүй юм байдаг байхгүй юу? Хүүхдүүд нь харж одоо яг жинхэнэ ийм хүмүүс юу бодож явдгийг манай Эрка энэ хүмүүсийг бүх хүмүүсийг төлөөлөөд хэлнэ. Үгүй юм байдیں۔ Хүүхдүүд нь харж өсдөг байхгүй юу? Жирэг тайлбарын сонс. Эрка. Үгүй миний ер нь би хүүхдүүдтэй нэг энийг харуулж өсөхдөө би нэг сонин готрохгүй байгаа байхгүй. Үгүй. Би одоо ингэдэг байхгүй юу? Миний зарим нэг эргэн тойронд би бас бухимдэн штэ зарим хүнийг хараад энэ арайчтай ингээд тахтаад ингээд миний бухимдаг сэдв болохоор араа гэрт нь идэх хоол байхгүй байхад өнөөдөр зээлэр хүрм аваад өнгөссөн хүнийг л би ойлгодог байхгүй. Одоо би бол ерөөсө тэрийг нэгдүгээр тавина. Ингээд ерөөсө хөлдөөгчөнд би монгол хүн юм бэлээ угаасаа. Хөлдөөгчөнд мань зөө нэг хагас үхэр ингээд те өрөөл үхэр хөлдүүгээрээ байхгүй бол өнөөдөр миний шин одоо хүрчиг өмсөх ерөөсө сонирн биш юм билээ. Байгаа ахгүй тэр нь. Үгүй за одоо ингэ бодъё заа. Яг чи харьцуулт чинь юмруугаа би яг харьцуулт чинь буруу байгаа. Харин буруу болчих. За юу вэ? Ингээд төсөөл. Танаа гэрт за ямар ч хоол байхгүй лээ. за мах хэрэгтэй байлаа.
Гүү би тэр нөгөө аав штэ. Үгүй чи зүгээр ингэж төсөлчих зэ. За. Тийм ээ. Зүгээр яг асууж байна. Тэгвэл би хинт ч мөнгө өгөхгүй би махаа аваад гэртээ орно. Тийм үү? Би тэр нь авахгүй юу? Одоо гэтэл Та бол махнаас аваад өгөх гээд байгаа тийм үү? мах байлаа заяа. Би Мах байхгүй лаа. би хүн дуудаж авчих штэ хамт идчихнэ хаа. Тэг нь Ямар ч мах байхгүй байлаа тий. За. Ингээд явж исэн чинь нэг найз чинь таарлаа заяа. За. Тэгээ найз чинь тараад чиний карманд нэг 30,000 төгрөг байлаа тий. 1 кг махны мөнгө. Тэгэнгүүт найз чинь тарангуудаа шууд чамд хэлж гин. За. За найз минь үнэхээр туслаач. Баларсан. Эхнэр маань төрчлөө гэдэг ч юм уу тий. Маш Бид нэр хоол идэггүй одоо баг 3 он ч байна. Одоо үнэхээр хасуугад хэцүү маа. Нэрка. чамаас Чи гэж найзтай асууж нэг туслаач. Би бүр яахаа мэдэхгүй. Миний ард хүүхд гэр бүл маань өсөөд байна. Чи наа 30,000 төгрөг зээлж. нэг кг махны Надад мөнгө. 30 л байгаа тий. Яг тэнтэй чинь зэрэгцээд эхнэр гэрч чинь хоолгүй байгаа. За яах вэ? Би бол энийг амархан шийднэ. Нөгөө За. руугаал гэрлэгэл яваад гин. Гэрлүүгээл яваад. Угаасаа л хараа яг заримд нь хатуу сонсогдно. Танд олж жишээлбэл тэгж сонсогддог. Би бол шууд гэрлэгэл яваад гин. Надад бол тэр ерөөс сонирм Үгүй биш тий. Тэнд бол би бүр имзэглэхчгүй баг. Гэхдээ яг жоохон хэцүү болох байх. Гэхдээ би бол өгөхгүй. Өгөхгүй аваа яваад гин. За. Махаа аваад гэртээ орох. Яагаад вүлээ? Яг эр хүний, аав хүний. Яг миний мэдрэмж болохоор ингэж байгаа байхгүй юу? Нөгөө нэг хүүхдүүд би бүр ингэж бодож байгаа. Өнөөдөр идэх хоол байлаа гэд надад юу ч сонирм биш. Маргааш идэх хоол байхгүй болчхоор би ингэж хямарчд тэр. Өнөөдөр тэд нэр ингэж идэх мах байлаа гэд би ингэж тайвшрахгүй. Маргааш идэх эсвэл нөгөөдөр идэх юм нь байхгүй нь ингэж ойлгомжтой байвал би өнөөдөр би хоол идэхгүй би. Идэхгүй бүр ингэж яг айгүй бол энэ хугацааг л урт болох гээд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Ойлгохгүй. Одоо ингэж байхгүй юу? Одоо тэр манай гэрт байгаа тэр 3 хүүхэд аль болох удаан л одоо идэх ёстой л гэж би бодож байгаа. Тэрний тулд би өнөөдөр би идэхгүй байхад бол над ямар ч асуудал байхгүй. Би бүр баяртайгаар идэхгүй байна. Одоо нэг тэгээд байгаа байхгүй юу? Яг бусад хүмүүсээс харамлж чадахгүй маа гэхэд би өөрөөсөө бол харамлаад байгаа. Санаа нь тэр. За ерөнхийдөө бол түрүүний асуусан асуултан дээр бол ойлгомжтой байсан. Сонсож орж За иж байгаа шүү дээ. сонсогчтойгоо холбогдъё. Байна уу өглөөний минь? Өглөөний минь. Өглөөний. За сайн аа. Архалхын алдарт. Та нар одоо намайг яаж таньд тий? Чи угаасаа нэг сонио хоолой шүү дээ. Хүний хэлэх юм уу яах вэ? танигдахгүй юм орж иж байгаа юм шиг. Чи байж боломгүй хоолойтой шүү. Харин тийм ямар сонио юм яриад байгаа юм чи одоо. За ангарага. Тэгэхээр чи ер нь яг ямар төрлийн аав бэ? Өглөгч аав уу? Эсвэл үгүй юу? Гэхдээ аав гэдгээсээ гол нь яг хүн чанарын талаар чи ярьж байгаа шүү. Түрүүний яг ярьсан асуултыг чамаас асуучих. Чи махтай байлаа. Яг махны мөнгөтэй явж байгаа. Гэтэл яг ийм асуудал болоод хин нэгэн чамаас ингээд хамгийн сайн найз чинь Ангарагчлаасаар хариулах юм байна. За тэгэнгүүт гэрд чинь юмгүй байхад чи яах вэ? Ямар идэв асуулт. Ангарах нэрээс сонсч. Гахын. Яах гэж орж ирсэн? Та тэрийг сонсоод жоохон явж байлаа. Яг гацаад байна уу? Аюу хэцүү байгааз. Яг энэ яг аль нь гарахад л хэцүү байгааз аль талын бодогдоо гацаад. Яг нөгөө хуучин болгоны мэдрэмж сэтгэхүй сэтгэлээс их юм хамаарах байх л та. Би бол яг тэгж л бодож байна. Зарцуулах ухаан хуваалт сэтгэл хоёр баланстай байх хэрэгтэй. За яаж балансд баригдаж байна? За зарцуулах ухаан дээр бол чамд хэдэн ч төгрөг байд тэрийг одоо ингээд ухаантай зарцуулах юм бол заавал хос хоноод шаардлагагүй шүү дээ. Тэгээ хоосоо хоноогүй байгаа үед хуваалцах сэтгэлтэй бол тэгэл байгаагаа ч хамаагүй хуваалцсан шүү дээ. За надтай одоо би нэг ганц хэл мах аваад явж идэл найз маань хоосоо хонжуулдээ талын нөгөө л явна. Бүгдийг нь бол өгөхгүй шүү дээ. Тийм хөлбөрөөс байгаа юм байна тий. Талын нөхөн. Тийм хөлбөр байгаа юм байна. Сая намайг бүгдийг өгөх гэсэн юм л та. Тийм. Яг би зүгээр ингээд янз янзын л одоо өөрийнхөө өвч чадах хэмжээгээр амьдралаа үүрэл явж гин. Алдаж асахтаас алдаж асгаал олохтойч олоод явж гин. Тэгээ надад бас ингээд өөрөө ч ганц хэл мах байхгүй өдрүүд байсан л та. Тэгээ яг тэр үед ихтэй би ингээд шинэ нэгнээс мэдхгүй эрэгтэй хүний хувьд ч юм уу ингээд
одоо махалга хоололго гэдэг би нэг ойлж дугаарал хүнээс гооч үзег байхгүй. Тэгээ дараа нь манай найзууд хэлж ирсэн чи ингээд тийм болцсон гэсэн байж чи яагаад биднэрт хэлгээгүй юм. Тэгээ бид нар ингээд чадхаараа туслах хэрэгтэй гэж ярьжсэн байхгүй. Тэр үед би ингээд айлаа хашаад ихнэр хүүхдтэйгээ удамжинд гацсан гоогаад айлаа хашаанд очсон. Юу ч байхгүй тийм нэг өдөр байсан надад. Тэгээд дараа нь яг хөө ингээд амьдрал ахуй сайжраад хийж байгаа юм аа хийгээд ингээд явж хахад би бодчихсон байхгүй би юу яагаад тэр үед хүнд хэлээгүй юм боллоо гэж бодчихсон. Тэгээд яг тэр үед хоёрхан бодол төрсөн байхгүй. Нэг нь за нэгдүгээр надад би золонгоо асуудлаа хэллээ гэд миний асуудлыг хэн ч 100% шийдэж өгч чадахгүй учраас би хэлэх шаардлага байхгүй. Би өөрөө л үүний ард гарах хэрэгтэй. Нөгөө талаар жоохон нэрхтэн үний нэг юм нэг талаараа бардамч юм шиг тий. Би өөрөө хийж чадна гэсэн тийм сэтгэл зүй байсан юм шиг байгаа юм. Тэгжэл бодсон. Түүнээс бол ингээд ямар ч хэцүү байсан, жаргалтай байсан юу ирээдүгэл бодно шүү дээ өөр хүүхдүүд тий. Би бол гэртээ хууч хувцаадах дургу, хаяхын хаяад өгөхийн өгөөд тэгээд хуучин одоо юу гэдгийг хөдөлთა авалт хийхдээ ч гэсэн шамтхан хувцас авах дургу тий. Айл болох хамгийн сайн чанартай удаан өмсөх хувцсыг сонгож өмсдөг. Тэгээ хүүхдүүдэд ч гэсэн яг тэр арга барилыг зааж өгөөд хаана юм авах гэж байгаа мөнгөө цуглуулад хамгийн сайныг нь өөртөө таарсан хамгийн гоёыг нь тав. Тэгээд сэтгэлдээ сайхан өөйг яв. Тэгээ удаан хэрэглээрээ тэрийг л эзүүлдэг байхгүй. Зөв. Тийм л юм байна да. Өнөөдөр би бол чамтай санал нэг байна. Хэдийгээр бусад зүйл Хэдийгээр бусад өдрүүдэд санал нэгддэггүй ч гэсэн. Өнөөдөр бол би чамтай санал нэгдэж байна ангаргаа. Тэгтээ яг тий би ер нь бол ингээд хүмүүс хамгийн чухал нь гэр бүл гэдэг ерөнхий сэдв дотор ингээд яригадаад бид нар жоохон задлаад байгаа юм л та. Тэгэхээр хамгийн чухалт одоо нэг гэр бүлийг одоо тавихад бас жоохон саад болдог ч юм уу. Ер нь одоо яаж чинийхэр яаж чи хамгийн чухалд гэр бүлээ тавьж гин? Чи нэг айлдаач, айлдвар өгөөч. Чи бүр фэнтэй болсон байна. Асуултаас ойлгоснгүй. Одоо нэг асуулт ойлгогдохооргүй ярьж гин гэсэн. За одоо би ярьж өгье. Нээлж ээлжээр явдаг те. Хамгийн чухал нь гэр бүл гэдэг өнөөдрийн сэдэв байгаа аахгүй юу? Тэгэхээр чиний хувьд мэдээж хамгийн чухал нь гэр бүл байгаа ах тийм ээ? Гэсэн чи үгүй гэвэл яхав. Үгүй шүү дээ. Тэгээд яриад дуусчихдаг. Зүгээр яаж хамгийн чухалтанд тавьдсан бэ гэвэл яг бодит практик дээр хүндрэлүүд үүсэж гинөө тэр үед. Үүсэж штэ. Одоо ингээд одоо манайх чинь 3 хүүхэдтэй байхгүй юу? Тэгээ би бол тэр айлын дундах байсан. Өөрийнхөө төрлөх гэрдээ. Тэгэхдээ айлын том хүүхэд ухаантай, хариуцлагатай, мэдлэгтэй, боловсралтай, хүн чанартай, хүнлэг байх хэрэгтэй гэдэг зүйлийг өөрийнхөө нөгөө нэг одоо төрлөх гэр бүлээсээ харж байгаа байхгүй юу? Одоо ахыгаа харж байгаа гэсэн шүү дээ өөрөөсөө. Гэвтэл ах маань тийм биш байгаа байхгүй юу? Тэгээ одоо өөрийнхөө гэр бүлд юу гэж байгаа гэхээр за айлын том бол юм яг өчтөр том хүүхдтэй ярил бэлтгэлийн дараа явж байхдаа ярилцсан байхгүй. Би чамайг яагаад ингэж амралтаар ч амраадгүй өдөрт чи 3 удаа бэлтгэл хийдэг те. Тэр болгонд чинь би бүх одоо байж болох мөнгө төгрөгөө зарцуулдаг. Тэгээ би дундуур нь би чиний бүх одоо шинэ тэжээлтэй хоолыг хийж өгдөг. Чамайг бүх юмд чинь би зөөж өгдөг. Энэ миний чамд гаргаж чадж байгаа хамгийн том зайлаас зориулалт. Гэхдээ эсвэргээрээ чи ирээдүйд яг энэ авж байгаа үр дүнгээ амьдралдаа бий болгоод дүүнстаа тэгээд өөрөө бий болгосон гэр бүлтэй чи гаргах ёстой. Энэ бол айлын том буюу чамд оноогдож байгаа хариуцлага учраас чи шантах ямар ч хэрэг байхгүй шүү гэж би жоохон хатуулсан байхгүй. Урд үдэ манай хүүхд жоохон шантарсан. Тэгээд одоо бодит байдал дээр яг годомжинд гараад чамайг хинч байхгүй үед чиний талд хэн байдаг вэ гэхээр яг чиний гэр бүл л байж идэг. Чиний эхнэр чинь чиний хүүхдүүд чинь л нөхөр чинь л байж идэм байсан. Тэгээ надад яг тийм хэцүү өдрүүдэд үнэхээр надад нэрээ 1000 төгрөг маягаад өгдөг. Хатуусан суугаараа гээд тэгээ хоол хүүхдүүдтэй хоол аваад өгөөрэй гэдэг хүн нэгч байгаагүй байхгүй. Мэдчихсэн хүмүүс ч гэсэн. Гэхдээ тэр үед манай эхнэр надаас за чи намайг хийж чадахгүй мэн өө хүүхдүүдэд хийж чадахгүй мэн салыг салууд явах нөхцөл байдал нийгэм дээр бол харагдчих байсан. Гэхдээ манай эхнэр бол тэгээгүй. Наваг шүн ингээд ганцаараа залбираа сууж яхад хажууд босч ирээд тэрээд те чи чаднаа гэж наваг уушуулаад сууж ирсэн. Тэгээд
намайг босон байгуулсан одоо зүйл чинь гэр бүл. Тэгээ би өөрөө босож зогсчоод буцаагаад босон байгуулсан зүйлсээ нурааж болохгүй шүү дээ. Аа. Тэгээ тийм учраас би гэр бүлийгээд л байдгаа тавьдаг. Хинч надтай одоо гэр бүлтэй цаг гаргаж байгааг дуулж их юм бол би боломжгүй байна л гэж хэлдэг. Энэ хамгийн сүүлийнх нь баг бүр товч өгөө тодорхой байлаа. Хинч намайг гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлж яхад уулзъя гэсэн ч бид нар хүнд цаг гаргаж чадахгүй гэдэг нь гэр бүл хамгийн чухал гэдгийг харуулж байгаа хамгийн том илрэл олол гэж Маш практик хүмүүс сонсоод хэрэгжүүлэх гэж оролдож хичээх тодорхой зүйл байна. Боломжтой юм байна тий. Тийм байна. Энэ ангарч аягүй романтикөө. Чи ухааны хүү юм байна. Аваад сар алга болно гэрийнхнийгээ аваад энэ чинь. Тийм хүн ер нь болт төмөр хурцалдаг гэдэг шиг тий хүн хүнээ хурцалдаг. Тэгээд ангараг саяхан одоо амьдралаас сурж байгаа суралцсан энэ зүйлийн талаар биднэрт болон бүх сонсогч үзэгч нарт хуваалцсанд маш их баярлалаа. Бид нар чамаас суралцлаа. Баярлалаа сонссон өчүүхэн миний за болоод өгч хүмүүж ингээд нөөдөж. За өчүүхэн чамайг сонслоо. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан өнгөрүүлээрэй guys. За баяртай. Кэнэрэ. Баяртай гэж хэлэхгүй штэ. Сонс үргэлжлүүлж. Тийм. Яг хамгийн сүүлийн үг нь бүр ингээд мэдээж өмнөх үгнүүд нь маш гоё байлаа. Яагаад гэвэл яг л өөрийнхөө амьдралыг ярьлаа штэ. Үнэн байлаа. Үнэн байлаа. Сүүлийн үг нь бүр ингээд ёнх гэж яахгүй. Яаж байгаа вэ гэхэлэр би ч гэсний тийм зүйл хүсдэг. Манай нөхрийг хин нэг нь одоо ингээд дуудаад за ингээд уулзъя. Эсвэл бүр 10 жил уулзаагүй 20 жил уулзаагүй найз нь ирчээд ингээд явах гээд байна гэхэд зүгээр тийм үг л хүлээж байгаа байхгүй. Одоо би гэр бүлтэйгээ хамттай байна. Үнэхээр найз нь боломжгүй гэдэг ч юм уу те. Тиймэрхүү үг хэлчихэд би мэдээж хүн юм чин бас нэг тухайн үедээ моментоо ойлгоод за ингээд найзтайгаа уулзчаад ирээ гэдэг үг хэлмээр санагдсан шүү дээ. Уулзчаад ирээ гэдэг үг чинь юу шүү дээ. Гэтэл зарим хүмүүс яадаг вэ гэхэлэр манай найзтай нэр ирсэн биш дээ. Би уулзахгүй бол болохгүй гэл ингээл хүүхдэн тэнд өвдөж гэнэ үү? Эхнэр нь тэнд үнэхээр завгүй байна уу? Боломжгүй байна уу? Тэрийг үл анзаараад шууд явдаг тохиолдлууд ч байдаг. Үүнийг бол маш энгийнээр гэр бүлээ нэгт тавихгүй байна л гэж ойлгохоор байна. Харин ямар ч юм болсон гэр бүлээ нэгт тавьж байгаагийн илрэл бол би гэр бүлтэйгээ за дараа болно штэ. Цаг хугацаа байна гэдэг хариулт бол надад гэр бүлээ номер 1 тавьж байгаа маш супер хамгийн энгийн бөгөөд хамгийн том алхам байна л гэж бодож байна. За өнөөдөр бол бид нэр Улаанбаатарын өглөөгийн Reply 1988 буюу за яг киноноос сэдэл авч байгаа ч гэсэн бас тэндээс нөгөө нэг сэдвүүд гоё өрнөж байгаа. За тийм мэдээж нөгөө кино манд бид нар дэмжлэг болоод гоё тийм мэдрэмжүүдийг илүү ярьж байгаа сэдв зөвхөн хоос үг биш жоо мэдрэмжтэй холбогдоод төсөөлөлтөй холбогдоод бас илүү онцлог юм болон байгаа. Манай Улаанбаатар өглөөгийн цор ганц онцлог болон тий зөв баахан зөв киноны талаар яриад ах биш ерөөдөө бид нар сурах зүйлээ сураад тий өнөөдөр бол хамгийн чухал нь гэр бүл шүү. Гэсэн урандор дахиад нэг сонсогч байгаа л бүгд. Тэгээ. За тэгээ. Өглөөний минь Байна уу, өглөөний минь. Өглөөний минь. Хинтээ бид холбогдсон бэ? За би баг Цэги наа. Цэги. За цэги. За Эрка заяа ирээд намаа мэдчихэж байгаа. Тийм цэги. За сайн уу? Сайн байна уу? За ажил төрлөн сайн уу? Сайн байна. Өнөөдрийн ажил ихтэй. Сэдвээр ерөнхийдөө сонслоо. Тэгээд миний хувьд бол яг гэр бүл гэж хэлнэ л дээ. Гэхдээ гэр бүл дотроос эрүүл мэндийг ер нь их чухалчилж авч үздэг. Яагаад гэвэл нөгөө эрүүл байж бид нар одоо биендээ хөрөнгө оруулалт хийж араарынхаа юм бүтээх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бид нар нөгөө мянга мөнгө байгаад мянга сэтгэл байгаад өвдөд хөвтчих юм бол тэр чинь нөгөө бүх юм одоо баг бодлогын дуруугаараа иргэдэг байхгүй юу? Тийм учраас гэр бүлээ тавихыгаа хажуугаар эрүүл мэндийг нэгдүгээрт нь тавьж явах юм бол арын зөвлүүд аанда бүтэнтэй. Ер нь бол би тэгж ажилладаг хүн байгаа. Тэгээд нөгөө бас дээрэс нь нөгөө ах уухийн тухай та нар яриад байна л да. Тэгээд би бол бас нөгөө нэг авахаасаа өгөх нэрүүлтэй гэж ер нь байнгын тэгж ажилладаг байхгүй юу? Тэгээд өөртөө байгаа нөгөө илүү гарсан цагт нь биш илүү гаргаж ямарваа нэгэн зүйл зориулж явдаг. Тийм тэгэхээр ер нь бол нөгөө хүн өөрийнх нь яг нөгөө сэтгэхүйгээс л болох байх л та нөгөө ядуу хүн чинь илүү хүсэж хундаггүй байгаадаа хангасан байх тал нь бол илүү байдаг юм болов уу гэж би харддаг юм. За баян хүн бол яг дандаа нөгөө
олон янз байдаг байх л та. Гэхдээ л ер нь ингээд харьцуулаад харахаар арай л тийм сэтгэхүйн арай нөгөө одоо дутмаг гэх юм уу? Гараад идэх юм болоо да гэж харагддаг. Тэгэхээр би бол нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт гэр бүл. Яагаад гэвэл бид нар эрүүл ээж гэр бүлтэй хөрөнгө оруулж байгаа. Гэр бүлтэй цаг хөрөнгө оруулсан одоо мөнгө төгрөг ч юм уу ажил хөдөлмөр одоо стрессгүй байх байдал маань буцаагаад бидний ирээдүйг бүтээхэд маш том хөрөнгө оруулалт болж өгч байгаа гэж ер нь өөрөө тиймгүй зарчмаар ажилладаг. Цэги. Манай ихнэр намайг нэг юмд ятгаад бас төрөл бүрийн арга бардсан нэг бүсгүй бий. Тэр яг одоо маа цэгийг хэлж байгаа шиг миний эрүүл мэндэд маш их анхаардаг байхгүй юу? Эхнэрүүд ер нь анхаарна. Ингээд чи ингээд гэд чи одоо баг үр хөвгтөрийг баг барьцаалж баг шахна. Чи үр хөвгтөдтэй хэдэн жил амьд харагдъя гэх юм болмол гэдэг ч юм уу. Үр юм ноцтой сериус нэ. За чи одоо тэ одоо яг ингээд хоол ундын дээрээ анхаараач. Миний үг нь л. За тэр витаминээ уугаач гэж анзаар хэлдэг байхгүй. Гэхдээ их сонирм. Тэр үг манай эхнэрийн үг надад мааг бодож байгааг би ойлгож байгаа. Тэгсэн хэрнээ миний байж байгаа байдал бол яг тэр хэлснэрийнхэн дагуу өөртөө би санаа тавьж имлэг домлогоор үзүүлж харуулж тэгж явж чаддгүй. Манай цэгийн нөхрийгөө яг ямар үгээр ингэж ятгах яаж хөдлөж гин. Одоо би яг өөр их нэрийн үгээр үг хэлэх гэдэг байна шүү. Ятгах чинь магадгүй гэдэг. Тэгээд ер нь бол ингэдэг шүү дээ. Ер нь бол яг нөгөө нэг жишээлбэл нийт ихт одоо ямар нэгэн асуудалтай өвчтэй ч юм уу хүн гараад ирэхэд тэр гэр бүл дангаараа өвддөггүй байхгүй юу? Дандаа эдийн засгаараа сэтгэл зүгээр өвдөж байгаа биеийн тэр хүнийх боловчиг бусдыг дандаа араасаа дагуулж яадаг. Гэр бүлээрээ өвчтөг тий. Тэгэхээр би бол дандаа энэ үгийг хэлдэг. Яа тэгэл өвдөж байгаа чиний бие боловчиг одоо сэтгэл зүй эдийн засгаараа бүх хүн өвддөгөө. Ирээдүйн үнэхээр биднэрт хөрөнгө оруулалт хийгээд олон жил хамтдаа байя гэх юм бол эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал гэж юу нь бол хэлдэг. Яагаад гэвэл хамгийн наадхан биднэр чинь одоо амар хүчтэй ярддаг юм жингийн илүүдлээ шүү дээ. Жингийн илүүдлээс чинь маш олон юм ургаад гарна шүү дээ. Тэгвэл тэр болгоны арга бид нар өвдсөн цагт нь биш өвдөхөөс өмнө арга хэмжээ авчих юм бол тэр маань маш том хөрөнгө оруулалт болох гэдэг байгаа. Тэгэхээр өвдөхийг хүлээх биш өвдөхөөс нь үртэж арга хэмжээ авч тэгэл ер нь тэх юм бол хинээч хэлүүлгүй өөрөө сонголтоо хийгээд явах боломжтой өвчтөд бүлгээ сонгох уу эрүүл мэндээс сонгох. Одоо нэг чухал зүйл асууч. Яг чамайг ингэж хэлэхэр зэрэг нөхөр чи яг хүлээж аваад яг хэлсний чин дагуу тэр тавьсан хэлсэн зүйлүүд чи яг ингэж хийдгүү. Яг хөө жишээлх юм бол юу яадаг л да хүнд өвдөөгүй ч гэсэн ингэж халуураад ажилдаа явж чадахгүй болсон тохиолдолд ахуулаад юу нь ойлгож эхэлдэг юм. Бодит амьдрал дээр хэрэгжих үе те. Одоо нэг өдрийн чөлөө аваад тийм ээ эмнэлэг дамлагт үзүүлээд явах уу 10 өдөр өвдөөд хэвтэх үү гэдэг чинь бодох асуудал байхгүй. Тэгэнгүүт тэгсэн цагтаа үнэхээр тийм байна гэж алхмаа хийдэг. Баярлалаа цэгээ. Бидтэй холбогдож энэ хүнд ухааны юм ярьж өгсөнд баярлалаа. За баярлалаа бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоорой. Баярлалаа. Та бүхэн гэсэн сайхан болгоорой. За баярлалаа. Гүн ийм хэлмээр санагдах юм аа. Яг цаг дууссан л байна л да. Нөгөө ирчүүд бол заяа яг би нэг юм маш сайн мэдэж байна. Ирчүүд бол гэр бүлийнхэн төлөө үхэж чадан заяа. Яг үхэх шаардлага үүсвэл үхнэ. Гэтэ яг амьдрч чадах уу гэдэг асуултанд бид нар хариулж чаддаг юм байл л шүү дээ. Хинч та нарыг ер нь үхэх гэж хэлээг байхгүй юу? Гэр бүлийнхэн төлөө амьдраач ээ, гэр бүлийнхэн төлөө эрүүл байгаач ээ, гэр бүлийнхэн төлөө Тэр чин тэрнээсээ хэцүү байл л шүү дээ. гэж хэлээд байгаа байхгүй юу? За тэгээд цэгийн хэлсэн үгээр ингээд өндөрлөе. Өнөөдөр мэдээж reply буюу Дорсон Франкс 1988-аар аялахтаа бид хамгийн чухал нь гэр бүл гэдэг өрөөнд ор нэгтлээ. Бас тэгээд яг энэ анги чи өөр яг жоохон аавуудын талаар жоохон илүү гаргадаг учраас жоохон аав төвтэй ярьчихлаа. Аав төвтэй ярьлаа. За тэгээд дараагийн бол руу шилжихээс өмнө бид зүрхэн асгараанаа хийх гэж байна. За тэгээд зүрхэн хучлаа хийх гэж байна. Зүрхэн асгараанаа хийж хідүүлээ мэдээж бэлгийн эзэн болохоос гадна бидэнтэй хамт байгаа мэдээж нэвтрүүлгийн турш санаа нэгдэж байгаа, санаа нэгдэхгүй байгаа, мэдрэмжүүдээ хуваалцж байгаа би байгаа шүү гэдгээ илтгэхийн тулд та бидэнтэй хамтдаа байгаа зүрхэн асаагаарай. Хаанаас асааж байгаагаа мэдээж бичгээ мартуу зэ. Ингээд 10 секунд шууд Шүрхээ асаацгаая. Явлаа. Окей, 10 секунд явлаа. За зүрхийг асгана.
Гэр бүлийн радиогийн 104.5 гэсэн пэйж хуудсан доор лайв стрим дээр зүрхээ асгаж байна. За зүрх асахаасаа гадна энэ хардаа дөнгөж сая ангаргаа ярианаас болоод мина жишээлх юм бол ганц би байгаа штэ. Ангаргаа чамтай ижилхэн ийм найз ганц би найз байна уу гэж ирс сууд болж байгаа жишээ нэ. Ухааны хүү хайж явж байгаа юм биш үү? Ухааны хүү хайж байгаа. Царай хамаагүй биш үү? Доороос нь хүмүүс царай хамаагүй юм байна. Хүмүүс доор нь бич чинь. Ангарга нь аль юм бэ гинэ. Ангарга нь аль нь гинэ. Хоёрын аль нэгийг ангарга гэж бодоод ам шүү дээ. Харин тэгээд ах шиг шүү дээ. Царайгаараа яг уу. Царай мотогоороо тэр цагаан бодолттой заа. За ингээд хамтдаа дараагийн болон руугаа шилжцгээе. Дараагийн болон бол мэдээж До ре ми. Өргөжлөлөн хамтаагаараа хамтдаа гоё нийцгээе. ингэж. За энд хүрээд өнөөдрийн дурсамжийг дуусгая. Гэхдээ та бидний дурсамж дуусаагүй. Дурсамж 1988. цагийн найсаар хөвөрсөн онжилүүдийн дурсамж додроо Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Надад нэг гоё шүлэг байд юм аа. Дуу болгочвол гоё те. биш наач одоо easy болсон шүү дээ хөө. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. За сакр бид нөө манайха. Гэрмэр данивчд баг энэ бүжгэлснэ тий босоод. За энэ бол манай одоо бас Манайчаад. 7 хоног нөгөө энэ доорами болон чи нэг явах юм аа. Харин Тэгээд тэр нь энэ дуртай одоо сонсогчд маань одоо 7 хоногийг тэсээ ядаа хүлээдэг байх бид дуртай ажиллах. Тэгдэг баг. За тэгээд бас энэ эхэнд нь хэлчихье гэж бодож байна. Дорами дээр яг эхний ээжийн тухай дуугаараа хідүүлээ клипжүүлээ гэж хэлсэн шүү дээ тий. Гэтэл манай сонсогчдоос маань ирсэн зураг маш чанаргүй буюу яг Хангалттай бас биш үү? тавихаар үнэхээр ингээд дүрсэн бар заагаад бэрзээгээд хүнийхэн царайн танигдахгүй яг тиймэрхүү болоод байгаа учраас бид хойшлуулсан байгаа шүү. Тэгсэн шүү. Тэгээд бид Ер нь бол бид өөрсдөө л фейлдсэн шүү. Тэр хин чинь өөрөө ширин дээрээс улсан шүү. гэдэг шиг болсон шүү. Гэхдээ өнөөдрийн сэдвийг Гой зүйлээ хамтдаа гой сайхан Сонгуулч. Гой сайхан амжилттай хамтдаа амсыг Амсыг. бас хэцүү зовлонтой фейлэж гэсэн хамтдаа эзэлцгээ эдэлээ. Бүтлгүүтлээ ч гэсэн амсан. Тийм шүү Өнгөрсөн 7 хоногийн үнэн штэ. одоо сэдв бол бүтлгүүцсэн. Тэгсэн. Дуу Одоо бол- тэгэхээр шууд ингэж байгаа. Аав ээж явчихсан. Одоо шууд ах эгч рүү оръё. Тэгье. Ах уу эгчөө. Үш би өглөө хараа. Яг 1 минутанд байж. Яа цаг үе За. айгу богино За, учраас. тэг, яс. Ах уу эгчөө гэдэг дээр та бүхэн яг одоо комент хийрээ. Ах уу Эгчөө. эгчөө. Хамгийн олон комент нь ирсэн нь шууд За Шууд тэгээд сонгоод тий. шүү. Тэгээ. Ахын талаар Тэгэхээр дуу нэг зохиох юм уу? 1 минут шүү. 1 минут. Тий. Анх удаа сонсож байгаа хүмүүстэйгээс хэлэхэд энэ доорами бол Зүгээр манай зүгээр под яахын найруулагч хэрэггүй шууд ингэж асууж. Комент хийсэгт нь ах уу эгчөө ахын талаар ярих юм уу? Эгчийн талаар дуу хийх юм ах уу? эгч гээд биччихээрэй заяа. За яг одоо комент хийчээрэй. Яг одоо түрүүнийхээ ярьж байгаарай тэр хооронд. Юу ярьчлаа? Дорами юу юм? Дорами. Юу штэ. Харин тийм ингээд түн гэж шууд үе ингээд тасалт болоо. дуулж шít. Ингээд нөгөө эрүүлэр ингээд Кадр тасалж буцаж орж ирээд байна. анх удаа сонсож байгаа хүмүүс юу болоод байгааг гайхаад ээж магадгүй. За энэ бол ерөнхийдөө Монгол улсад цорын ганц болж байгаа зүйл байгаа. Аха. Бид нар Монгол улсын хамгийн шин зүйлийг бүтээдэг нэг болон маань байгаа. Энэ болохоор зэрэг Монгол улсын хамгийн шин дууг бид нар хамтдаа хийдэг ба. Одоо ингэвэл гайхчихж магадгүй. За тийм болоо гэж хаашаасан бай. Тэгээд та тэгвэл хамт оролцоороо. Тэгээд хэдүүлээ хамт харъя. Энэ яадаг вэ гэхээр зэрэг та бүхний оролцоотойгоор тухайн сонгогдсон сэдвийн дагуу онцлог шинж тэмдэг юмнуудыг цуглуулад бүгдээрээ хамтдаа шүлгээ гаргана. Бүгдээрээ тэгээд энэ тэр гаргасан шүлгэн дээр ая хийгээд дуулалтууд хийгдээд цоо шин дууг бид нар яг энэ боломжийг Оюуны өмчийг ихтэйгээр. тий оюуны өмчийг бид нар Албан ёсны дистрибьютор. мөнгө зөнгөний төлөөд гэсэн үг байхгүй юу? Ямар нэгэн copyright май тийм юу ч байхгүйгээр бид нар одоо цоо шин дууг бүтээдэг зүйл байгаа. За өнөөдрөх бол ахын талаар уу эсвэл за шууд ах боллоо. Ягаад гэх юм бол ах гэсэн чинь надаа яг комментууд нэг аягүй орж орж ирж ирлээ. байна. За тэгээ Солонгосоос Огийнхоос орж ирж байгаа хгүй мэдээж агаа зэрлэг Монгол ах булчинтай Баян хонгорын ах гоё ах миний ах бүх гэдэг дуу хий гинэ. Ямар амир юм бэ? Ойна. Энэ дэмбэрл хараа. Булчинтай Баян хонгорын ах гинэ. Тий өөрийгөө хэлж Өөрийгөө хэлж байгаа. байгаа. Тэгээ миний гоё ах гинэ. За ингээд ерөнхийдөө бол ах гэдэг сонголт бол дийлэх байгаа учраас ахын тухай дуу хийхээр боллоо.
За тэгээ. Ахын тухай дуу. За ингээд дөрмөө танилцуулъя. Яг одоо гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай пэйж буюу ингээд монголоор хэл хуудас харагдаж байгаа. Ухаан хуудсан дээр Улаанбаатарын өглөө гэд ингээд дүрстэй шууд нэвтрүүлэг маань явж байгаа. Комент хэсэгт нь та ахын талаар юу гэж боддог вэ? Ах хүн гэж хүн одоо ямар хүнийг ах хүн гэх вэ те? Түүнийгээ маш богиноор ингээд илгээдэг байгаа шүү. Үүнийг нь бид нэр цуглуулад шүлэг болгоод ай дэвсээд дуу олгодог. Тэгэхээр та ярьж гин бит хоёр бол юмоо хийн. Тэгэхээр өөрөө одоо ажиллаа хийнэ гэсэн. Хөлөтөн дуу зохиох явцад би арталт нь ингээд зүгээр яриад байж байгаа тийм. Угаасаа тийм үстэй. Угаасаа тэлдэг л үстэй те. За одоо тэгэхээр ахын тухай бодож байгаа зүйлээ шууд хэлээрэй. За эхэллээ. Уул шиг нөмөртэй ах гэж орж ирсэн байх шүү. За уул шиг нөмөртэй ах. За одоо өөрөө ярьж байгаарай. Бит хоёр энэ чинь хоёр ингээ яриад байхад би яаж ярих вэ? Бит хоёр нэг хаах уу яах вэ? Йоо тэр уул шиг нөмөртэй. Энэ хооронд нэг хүнтэй би ярьж юм арах юм. 1146 104.5 гэсэн дугаарлуу шууд залга. Тэгээ бид нэр ахын талаарх бас таны хэлж байгаа комментүүдийг шинж тэмдгүүдийг бас энэ хоёрын шүлэг зохиож байгаа. Яг энэ хэсэг дээр энэ шинж тэмдгүүдийг бас хэлж өгье те. Тийм. Юу яагаад өөрөө харахаар боллоо. Тэглээ. Зүгээр өөрөө харчаа. Тийм өөрөө харахаар боллоо. Тэгэхээр би энд бас ингээд та нартай хамтдаа ингээд бас ингээд ярилцъя те. Өөрт чи хань болохоор би ирлээ. Сайн нөө. Сайн тоончсан ахын тухай яриач. Би ахгүй шүү дээ. Ах яг надад төрсөн байхгүй. Миний хатмаа. Наач бас. Надад төрсөн ах байхгүй. Хизээч тэр чи ир хүний талаар шүү дээ. Нагаз ах байгаа. Нагаз ах нар бол байгаа. Тэгэхээр ах нар бол гоё штэ. Яа юу гоё юм. Гоё ахгүй юу? Мишок гэдэг үү та. Би нэг яг нэг ах нар чинь болоод ингээ заримдаа нэг аймар штэ. Би нэг түүх жижигхэн түүх яриа заа. Энэ хооронд Эрка чи баг чихвч аваад өөрөө нах та. За комент хийхдээ та нар ахын талаар бодож байгаа санаанд чи орсон яг ах гэж бодохоор юу бодож чинь тэр бүх бодлуудаа бичээд байгаарай. Таны бодол бидний шин дууны шүлгэнд орно. Том хувь нэмэр буюу шүлэг болно те. Ингэжсэн би нэг осолд орж исэн гэж ярьж исэн штэ. Та мэдгүй. Тийм айгүй хүнд осолд орж исэн баггүй юу? Тэгэхэд намайг мөргсөн жолооч нэг гэсэн ингээ холбоог байсан. Тэгмэр гайхаад тэгэл би ч нөө эмлэгт байгаа ээж намайг цагж байгаа тэр хооронд чи ингээд цагдаа сэргийлэх юу болж байгааг ерөөхдөө мэдэхгүй байгаа штэ. Тэгээд тэгсэн нөгөө хүн чин тэр чин бас жоохон хүүхэд байсан юм аа. Нам мөрөгчгүй надаас хэдл ах гэсэн үг. Тэгээд мөргснийхэн дараа ингээд ажиллаа гэж чимээгүй явуулсан чи наа ингээд эмлэг дээр харсан ингээд ухаалтаж унж мунаад энгийн хараад айцсан гинэ. Хүрх амт ширэглэх ёстой юм шиг байна. Тэгээд айцсан тэгээд би ингээд очиж уулзахаасаа ингээд имээгээд байсан юм аа гэдгсэн гинэ. Тэгсэн чи манай өвөө. За. Манай хүл мут ах байдیں۔ Ах хоёр ингээ оцсон байгаа таахгүй. Тэгээ очиод манай ах юу гэж хэлсэн гэсэн гэж би тэрийг сонсоод ингээ гол гогдоод байдаг аахгүй. Надад хууль үйлчлэхгүй шүү. Миний цоо ирүүлсэн дүүг чи ийм болгочоод айн гэдэг чинь харин аимшигтай шүү гэж хэлсэн байгаа аахгүй. Тэгээд хэрвээ чи миний дүүг ирүүл болгож чадахгүй бол гэт ингэсэн байгаа даахгүй. Зам хэл чи ахыгаа жоо цагдаа юм. Чи ахта түүг удаад амшиж шүү дээ. Юу ч ярьдаггүй байхгүй юу? Нөө нэг тийм нэг дуугүй ах байдаг шүү дээ. Нэг чимээгүй байдаг ах. Тэгээ баг ингээд намайг өмөөрсөн ганц үг хэлэхгүйдээ ухаан юм боддог байсан ах минь. Баг тийм үг хэлэхэд би бүр бас өмгөөл хүн байна. Миногийн өмгөөл хүнтэй байна гэдэг гоё. Миногийн нэг бицсэн юм надад шууд нүд тослоо нөгөө холоос харж хайрладаг гинэ ахыг. Надаа энэ гэсэн чи манай хайрлаж байгаа шүү. Би хараад гэхдээ энэ тиймэрхүү шүү. Хайрлаа байгаа шүү. Ахлах тиймэрхүү. Одоо тэгтээ хараа. Манай хүч одоо ингээд их зайнд байгаа шүү дээ. Нилийн хол бүр тэв алгацсан байж байгаа шүү дээ. Гэхдээ дүүн энд сурж байгаа. Гэхдээ ах тэр холоос зарим нэг хүмүүс даалгавар өгсөн байдаг хөөхгүй. Дүүгээ харж хамгаалуулах даалгавар өгсөн. Найз нартаа. Тэгээд ерөөсөө дүүн тэрийг мэдэрдэг гэж байгаа. Хамгаалт яг ингээд нөгөө нэг ах нарын найз нь даалгавар авцсан. Нэгсэнд ахын алсын зайнаас харж хандж байгаа зүйлийг мэдэрдэг ч байхгүй. Сургуулийн хамгийн том биетэй хамгийн тэр залуучууд нь ингээл манай охин ингээд бүчээл. Тойрог болоо. Голд нь манай охин алхаал. Нөгөө мэдэрхий юм айгу мэдэрнэ штэ. Тэгээд дээрээс тэгээ шууд янз янзын асуудал гаргууд хэн тэгээд байгаа. Яагаад байгаа? За би яри. Би холбогдъё. За ийм ах юм байна. Гэдэг үнэхээр гоё. Би бас ахтаа яг ингээд төрсөн ахтаа хүмүүст айгу хатаархдаг байхгүй. Одоо би охиндоо хатаархдаг. Манай хүү охин хоёр чинь 6 насны зайтай. Тэгэнгүүт одоо яг нөгөө ирээдүйн яг тэр хамгаалалт чинь үүсэх гээд байгаа байхгүй. Гэтэ одооноос эхэлж мэдрэгддэг. Манай охин ахыгаа гэхээр бүх юма тавьдаг. Яагаад гэвэл ах тийм өөрийгөө мундаг гэд харуулсан. Манай охин биш үү? Ер нь бол ахтаа дүүнэр бас нэлийн чанга гараар өсдөг штэ. Тэгдэг шүү. Яг шок нь болдог те. Ах нь өрөөнд нь орж ингүүдээ шалтгаангүйгээр ингээл
янз янз золоод юм. Тэгээ би инглээ. Өчигдөр үлээ, урагшлаар үлээ. Нэг юм зогт үзээ суучилаа. Тэгсэн чинь миний нэг би нэг хөлөндөө нэг юм усанд хөлөө дүрцэн сууж ирсэн юм аа бас ингээд Бас маягтай. Тэгээ бос чаддгүй. Тэгээ нэг юм уух гад охиноо аваад гэсэн чинь авч өгдгөө маяглаад хажууд би хэвтээд идэг. Бичээж наатаа. Бичин. Тэгэхээр би нөгөө нэг ингээд хажуудлын дэрэ бариул чи босхгүй бол гэж хажуунаас ингээд саад болоод байнгын ингээд юм үзэж яхад нь үзэж байгаа киногийн саад болоод байсан байхгүй. Тэгсэн манай охин юу гэсэн гэж та наадхаа нөлөөлнө гэж юм. Би тэггүй агаа намаа ингэсээр би ингээд дасцсан шүү дээ. Дасчихж байгаа юм чи. Дасцсан байгаа байхгүй цаг ингээд дэрэр ингээд байг зохио. Хатууд сургацсан байж. Хэрвээ аргийн өмнөд нурж унаа гэж байхгүй хатаа хүн бол. За тэгээд ингэж чинь ах гэж бодохоор юу хийж яав? Гэртээ хайр гэдэг үг шууд санаанд орж ийн гинэ. Юу хийж байгаа юм гэртээ. Манай хөө тэгжсэн шүү дээ. Одоо бол яг би яахгүй. Одоо тэгж асууж амжаагүй юм байна. 2 жилийн өмнө ч юм уу дүүн нэг 2 2-тай ахт нь одоо ирээдүйд одоо охиноо яаж хүнтэй суулгана гэж аав нь ингээл ярьжсэн чинь би л ав суулгахгүй шүү гэсэн. За одоо яг тэгэх байхтай бас аав. ийм хүмүүсээс зөндөө бичээсэй гэж бодож байна. Та яг ерөөсө бичдэггүй гэж бодно болно. Гэхдээ ганц удаад нэг бичээчтэй. Хэдийгээр 30 штэ. нөгөө нэг үгээгүй би яг гоохгүйгээр нөгөө нэг татгалцсан аргагүй санал тавих гэдэг. За. Одоо ахгүй хүмүүс байгаа шүү дээ. Тийш дээ. Ахгүй хүмүүс ингээд бичихгүй байгаа шүү дээ. За ахтай хүмүүс л бичих гээд те. Би ч өөрөө ах байхгүй, би ахгүй. Одоо яг тэр хүмүүс шиг тэр хүмүүст зориулаад нэг юм хэлэхэд байна шүү дээ. Яа юм хэлэхээр ингээд юу ярьчлаа. Би өнөөдөр ингээд тас Тэр хүмүүс зориулаад юу лээ? Юу гэж хэлэх гээд байгаа хамгийн гол. Тэр хүмүүсийг нэг юм дуурайлах гэдэг. Хамгийн гол та яг зөв зүйл дээр авчихсан шүү. Тэр хүмүүсийг энэ комент хэсэгтээ бичээрэй. Гэхдээ та төрсэн ах биш. Хин нэгэнд зүгээр нь одоо ах хүн гэж байдэн штэ. Хамаатных байж болно. Эсвэл ажлын байж болно те. Эсвэл зүгээр нэг амьдралаас үүсэлтэй гинт нэг сайн ах нартай болсон байдаг болно штэ те. Яг тэр хүмүүсийн талаар наад чи нэг чинь өөр өөр ах болоо ярьж. Сайн ах чинь өөр амьдралаас үүсэлтэй сайн ах чи айгу өөр ах штэ. Хоёрын тарих ямар бохирдсон юм бэ? Заяа нэг ингэчгээд. Ямар бохирдолтой юм чи. Хорвогийн хамаг сайн зүйлүүдийг ингээ бохирдуулахаа болио. За ойлголоо. Одоо бит сайн ах гэдэг чинь яхаараа муухайг болчихдгийг. Битгүй зүгээр яг тэг санагдлаа. Би 3 ахтай өссөн. Ямар ч хүн намайг өдөж хоргоож болж чадахгүй. Тэрний дүүгээд өөрөөсөө ойртдог ч байсан. Яг юм бэлээ. Яг энэ үний бэлээ. За энэ бас тэгэд хэлэх гээд байгаа зүйл маань тэгсэн чинь хэлэх гээд байгаа зүйл нь ахгүй хүмүүс яг одоо комент хэсэг дээр бичдэг цаг эхэлж байна. Та яг уцаа шүрж аваад те яг нөгөө нэг ах төрсөн бахгүй ч гэсэн одоо 2 минут талаар танд яг ямар байсан тэрийг талаар яг одоо бичээрэй. Баг насанд атман баваасан сахалтай болоот ах баатар минь гэж шүү дээ. Туяагч айгүй гоё чинь. Болоот аха. Тийм байна. Болоот гэдэг чинь. Мэдхгүй байна. Энд бас сахалтай болоот баатар минь. Одоо сахалтай болонгууд баатар минь гэсэн үг байхгүй юу? Болоот гэдэг чинь болонгууд гэж хэлж байгаа байхгүй юу? Болонгууд. Баг насанд нэг намайг атмандаад исэн ба штэ. Том болоод ирэхээс ээлжиж болох уу? Тойрон чи өөрсөн чи хэцүү байдгүй юу? Үгүй штэ. Энд чинь ингээд шууд битүү болчихдог байхгүй. Хоёр чи бүр цай сонсдог. За сахалтай болчингууд нь баатар нь болчихж байгаа байхгүй юу? Баатар насанд хүрэхээр. Тийм том болонгууд өөр болж штэ. Яг үеийнгийн юм шиг байх үедээ болол ингээ атман байгаад байна штэ. Ямар энэ бодолтой. Ухааны бичиг байна. Энэ бол ухааны мөр байна. Энийг оруулцаа. Тэгээ сайн ах чинь бол өөр штэ гэж минач гэсэндээ биччихэ. Үгүй та нарын тарихыг яатсан бэ? Үгүй нөгөө энэ хилэг нь өөрөө байхгүй. Хилэг нь бохирдсон, тарих нь биш. Хилэг нь бохирдоод хэрэглэхийн аргагүй болцсон. Биднийг зөв зам руу чиглүүлээч гинэ мина. Аха. Боги аха. Биднийг зөв чам руу цавлаж чиглүүлээ. Жог ахаасаа далихад нэрээ биднэрт амьдралд маш олон уулын гоё сайхан зүйлийг бид нэр ингэж бохирдуулсаар агаад тэр сайхан зүйлийг байхгүй болгоод энийг тэр тухайн зүйлийг ярьж хэлхээсээ ичдэг болцсон. Тэр муухай зүйлийг дандаа хүн далддаг харанхууд тэр сүүдэрт байдаг учраас те тэр сайхан зүйл ингээд далдчихад бидний тарих амар бохирдчиход байгаа байхгүй. Хүүшээ ажлын гэснээс надад нэг гоё ах байгаа шүү дээ. Ой байж. Минагийн битсэн мөртөө би санал нийлэхгүй байна. Энийг оруулмааргүй байна. Яасан? Ах хүн ганцаардахгүй гинэ. Би ах واخгүй юу? Тэгээд ганцаардаад хамгийн
ганцаардсан шүү. Өөш дүүнэр нь сонсож гин үү? Ой. Хөөш. Ах нар хамгийн их ганцаардсан шүү. Огийн ах чинь бүр баг өөрөө шүлгийн Бүр тэр чигээр нэг тийм бүр бэ. ингээ явуулсан байж штэ. Эндээс нь хэдийн лаваараа яшиг Энэ зүгээр дууны үг явуулсан юм шүү. Зүгээр оруулсан ямар ч байсан. Юу гэнэ үү? За. Огитэй дугаа угаадсан юм аа. Тэгэхээр гоё битсэн баг. Огич бас л ах нь Огич ахтай л үү? Ахтай штэ. Боги одоо танд хэлж байна. Боги сайн ах байж чадаагүй ахыг авчлаарай. Хин бэ? Огийн ах. Миний ах юм уу? Тийм гинэ. За ёстой ах баха. Нэг мэгээр ах бах шүү. За дэмбэлтэд Огийн надаас ах юм уу? Тийм бах шүү. Гүү лөө. Огийн ах чинь Огийн өвөө юм уу? Миний цагаан сараар над дээр ич золгож байгаа бичлэг байна уу? Тэрийг тавьчих юмсан. Гэхдээ хардаа Огийн ах танаас ах гэхэр чинь Огийн ах чинь Огийн өвөө юм бэ тий? А тийм би нэрээ ингэчгээр өөрөө өгшөж гээд. Огийн гоо. Огийн ахаа. Та ортнаас л удаан төм бум наслаг болтгой. Төм бум наслаж олон хүний хараал ирэл өгдөг. Танд үг зааж өгч юм. Туягч үг зааж. Төм наслаг чи 10,000 наслаг гэсэн үг шүү дээ. Энэ хөдгөн багтай бодно шүү дээ зарим үү. Танд гоё үг зааж өгч байна. За юу гэсэн? Барьж итгэнэ мө бацаанууд ээлжлээд яргэж борд үгнэ. Наач гоё үг шүү дээ. Барьж иддэг нэг барьж итгэнэ мө бацаанууд ээлжлээд. Хүй Эрка. Дууссан. Дууссан. Ах бол дэмжигч гээд хамдаас тэр мэрийг оруулсан. За оруулсан. За тэгвэл шүлгээ авъя. За шүлгээ Та нар үзээ. хэр дууныхаа за дууны шүлгийг хэдүүлээ эхлээд хүлээж авдаг. Хүлээж аваад тэгээд ярилцсан. Хүлээж авахаасаа гадна одоо төрөл жанраа бичиж. Тэг ямар жанраар энэ дуугаа хэдүүлээ зохиох юм. Нөө тэр нэг энэ хоёрын өнгөрсөн 7 хоногт ярьсан тэр нэг синематик эднэрээр бол хийхгүй шүү манайхаа. Хийхгүй юм бэлээ. Тэр бол арай биш байсан шүү. Гоё Гом бэлээ. Үгүй тэр биш байсан шүү. За тэгэхээр манайхаа яг одоо энэ ахын тухай дууг ямар төрөл жанраар зохиох вэ буюу аян дээр нь тий аян дээр нь манайхан фокуслаарай. Сонгодог хэлбэрээр. Ах минь. Ах шүү дээ. Ийм эсрэг дуу юм шүү дээ. Эсрэг дуу. Ах нөөнө ганцаарддаггүй гэсэн шүү дээ. Гэсэн чинь ийм дуу идэм шүү дээ. Би ганцаардаад байна. Би ганцаардаад байна гэдэг дуу идэм бэ. Тийм үү? Тэгэхээр би ганцаардаад ах ганцаарддаггүй ямар байлаар юм. Тийм. Ястой хөгийн дуу. Би тэр ах ганцаарддаггүй гэдэг мөрийг оруулаагүй шүү. Энэ Огийн нэр яаж энэ үнэд тарих хийгээд. Үнжи. Сахлахгүй дээ. Үнжи миний дуу. Ахын талаар уртын дуу зохиоё гэж. Уртын дуу дими ах. Тийм дуу. Хоёр хүүхэдтэй юу? Хотлаа. За я хараарай. Групп чат руу бичсэн шүү. За. Бичсэн байна. Өөрөө үгийг биччих. Тий. Энэ дууг шууд өгөөч. Эхнээс нь яваарай. Цаглах нь хэлдэг. Наад яг явчлаа сая. Тэр ард цөрөөгөл гол явчлаа. За дахиад цөрөөгөө өгөө. Дахиад үгүй. За нэг явчих. За энэ хооронд заяа унш, шүлгээ унш. Юу ээж? Яг фон айн тэр бод. Фон айн тэр бод. Энэ Огийн яг дараа ингэсэн баг энэ Огийн. Ахаа алднаа. Йоо энэ одоо Яаж байгаа юм бэ? Би бүр нөгөөдний бүр ингэж болохгүй. За та уртын дуугаа дуул. Хүйе манайхаа. Яна одоо энэ нөгөө инээд нэвэлсэн. Энд гэхдээ чин зүрхний үг байсан шүү сая. Хаа нөгөө. Гэтэ хүн болгон тэгж боддог штэ. Хаа чансан гэж боддог штэ. Тийм үе байгаа. Манай хүү баг хүү ахыгаа би тэнүүнийг алмаар. Яна. Тэгтлээ хүнийг дүүнрээ заваад штэ. Угаасаа яг энэ үг нь зүүрнэн байгаа. үннийг үчлөө. Хөөе наад ивэрсэн наад инээд байгаа юмар байна. Хөөе цаг болохоо яла наад ивэргийг гарга. Ивэргийг байна. Ивэргээгээ бод. Үгүй үг нь оруулаагүй үстэй. Хамгийн төгсгөл. Тэгээ тус миний юу мөгс. Шүлгээ хараа манайхаа. Залуучуудаа шүлгээ хатыг. Залуучуудаа шүлгээ халих гэсэн. За шүлгээ харъя. Манайхаа цаг болохоо яла. Манайхаа нэрээ шүү. Фон айн дээр нь уртын дуу явъя. За ингээд уул шиг ах гэдэг дуу бүтсэн байна. Уул шиг ах гэдэг дуу. Шүлэг За ингээд шүлгээ сонсъё. За шүлгээ сонсож аяа өрч. За оршуул уу орлоо.
За шүлгээ цоо шинхэм та бүхний оролцсон Ямар баха ихэлтэй юм бэ? Харин тийм ээ, энийг солих уу? Энэ амар тэнэг эхэлж байна. Шүлгэн амир мангаа. За явчих. За эхлэе заяа. За тэгээд та бүхний хамтдаа бидний бүтээсэн цоошин дууны шүлгийг таанд яг одоо хүргэх гэж байна. Үгээ багсах юм. Хүлэн авцгаая. За. Өөр шиг ах. Булчинтай баян хонгорын ах минь. Гудамжинд өссөн атманыг нэрийг нь дуртахад хөндлөн алхаж, нөмөрт нь багтахад айдасгүй. Тал шиг өргөн сэтгэлтэй хүн, уул шиг түшигтэй ах минь. Аар хуу мэд харагдавч дотроо агуу нөмөртэй дулаахан хүн. Ах минь та миний уул. Артал минь түшиг дулгуур аавын өгүүд аав шиг болсон амьдралд гэрэл асаасан тэрэл хүн. Ах минь та миний нар. Алсаас ч гийгүүлдэг гэрэл чимээгүй хайрладагч гэлээ. Та миний хамгийн том хүч юм шүү. Хатуу ханддаг юм шиг хэрнээ. Хамгийн зөөлөн сэтгэлтэй та. Холоос харж хайрладаг, хизээч ил хилдэггүй нэгэн. Андуудын дунд өмгөөлөгч, арайг минь даадаг ах. Ачааны хүндийг үүрсэн ч алсын бодолдоо бат зогсдог. Багада атмаа явсан ч өнөөдөр баатар болсон бавайсан сахалтай төрхөнд нь бахархал минь нуугдана. Ах минь та миний уул, нөмөр нөөлөг минь та. Уулын нөмөр дулаан гэдэг үнэнг би танаас мэдэрсэн. Өссөн гудамжны атмаа өнөөдөр миний бахархал, ухааны хүн миний ах, үрдийн миний артал. Гоё. Тэр баян онгорыг өөрчлөх үү? Баян онгорыг өөрчлөе. Наадах чи өстой арай нэг хүний амбиц. Харин баян онгорыг оршоо баян онгорын хүн зориулсан дуушил санагдаад байна. Одоо охин аагийн булчин гэж байх юм уу? Байхгүй шүү. Булчинтай юу гэх юм? Өөхтэй. Булчинтай ямар ах гэх юм? Булчинтай гэхгүй булчингийн болий. Булчингийн болох уу? Ерөөсө булчингийн шууд болий. За юу гэх юм? Аланда ахаг эхэлж. Ална чамаа гэсэн чинь аагийн шүү дээ. 3 ахтай хүн гэж байгаа байхгүй юу? Тий. Яа тий хол байгаа юм чинь тэгээд холоос гэд ах нар даалуулсан юм. За булчинтай баян хонгорын ах минь гэдэг дээр юу гэж оруулах вэ? За юу гэж оруулах вэ? Хүчтэй энэ тэр юм. Энэ тардаа энэ Барьж чадaltaй. бид нар болчлоо штэ. Тэгсэн чинь та нар ямар хил хамтаа юу баян хонгор вэ? Баян хонгор ахын дуу болж байгаа юм. Дуу чинь байж болохгүй гэдэг. Баян хонгороо бид нар авцсан. Дууны хамгийн тийм байж болохгүй үг вэ шүү гэж тэр. Үнэн тэр. Юу нэг тийм байна. Баян хонгор ахыг авцсан. Хөөе. Аагийн хөөе дүүрэн булчин байна гинэ. Яг тэр гидсэн авцаа чи нэг том булчин байна уу те? Андуура байна. Энэ хүн тэгнэ ой. Ингээд баян хонгорын ах баян амьдралын баатар гэдэг утын дуу төрлөө гинэ. 38 болчлоо залуучуудаа 38. Нэг мөрөө оруулмаар байна. Мөрөө оруулъя. Тэнгүүт юу хөө баян ахал гээл та тхүү. Баян бэр чадтай ах юм гэх юм уу? Бяртай хүчтэй ах минь гэж дөө. За тэгээд оруулъя. Тэнгүүт дууныхын юуг ерөөсө төрөл чанарыг бичихгүй байгаа байхгүй юу? Дууныхын төрөл чанарыг нь миний тийм. Ерөөсө өмнө өгөр орж ирснаар ингээд бодоод үзэх юм болвол тэр хипхоп зүгээр юм байлээ шүү. Тал руугаа л зүгээр юм байлээ шүү. Рок, фанк бас гоё. Тийм, фанк рок гоё юм байлээ шүү. Болно яах вэ? Та тийм. Нөгөө ахын дуу сонгогдож байгаа учраас ах нь сонгож идэх үү? Ах нь. Би юу? Тийм. За би хэдүүлээ нүг ээжийн дуу рокер хийсэн шүү дээ. За. Рокер хийсэн чинь бас аим сүртэй болсон шүү дээ. Яг хөө тэр айгүй олон таалагдсан байхгүй юу? Тэгсэн. Дандаа рокер хийгээд хань хайшин. За. Гэтэ яа дээ үзэл та. Дандаа рокер. Ах нар бас юм тойров шүү. Рокийг өөрөндөө ойлгох юм уу? Хипхоп болох юм уу? Рэп болох юм уу? Хипхоптой холжуулаас гоё юм Хипхоп шүү. гоё юм билээ. Рок хипхоп. За бас. Рок хипхоп. За явсан. Одоо ингээд дуу бэлэн болж байгаа. Дуу бэлэн бол хэдхэн минутын хугацаанд бүгдээрээ ахын тухай одоо энэ комментуудыг уншиж идэх үү? Ааха. Дууны нэр нь Тэнхээтэй ах гинөө. Тэнхээтэй ах гэдэг дууны нэртэй болъё гинэ. Каосыг байхгүй л байгаа байхгүй юу? Тэнхээтэй ах гэх. Тэнхээтэй биш, Тэнхээтэй. Хүүхдийн жанраар шиг. Уучлаарай энэ бүгд найрамдах Солонгос улсаас оролцож байгаа энэ Гочоо Отгонбаатар гэдэг хүн та энэ нэвтрүүлгийг дандаа юм боснуулахын дандаа тэгээ өөрөө эвлүүлчихэд алга болчихно. Дандаа алсын зайнаас эвлүүлнэ.
Самарна. Самархи. Хамгийн гол нь хардаа энэ хоёр нь эвлэгдчих юм аа. Ядж яхад. Тэр ална гэдэг бол үнэн байсан шүү. Гэхдээ хамгийн гол нь энэ хоёроо эвлүүлчих юм аа. Тэгээ уйлаад суух энэ хоёр Энэ одоо ахынхаа зүг өөрөө ах хүнийхэн зүгээс бас нэг комент бичсэн байна. Аландаа бацаануудыг гэсэн. Заурчлаарай. Өөрөө дунд нь гэдэг. Дунд нь зогж байгаа тийш гар. Ахнараа аландаа. Тийш бацаандаа аландаа. Уул нуртын дууны үг их гоё явж исэн те. Дунд нь хална гэдэг үг орж ирсэн. Тэр л арай тэгээ буслал аячих байхгүй. Та эдийг ер нь самарнаа л гэж ямар хэцүү юм бэ? За дуу бид болж гинөө. Самруулахаас өмнө дуугаа сонсчих. За бараг л болох гээд шүү. За хэдхэн секунд. Хэдхэн секунд шүү. За рок, хипхоп жанртай уулшиг ах За гэдэг хэр олон хүн хүлээж байна. үгээ явуулж байгаарэ. Шин дуугаа хүлээж авахд бэлэн хүмүүс нь бэлэн гэж бичиж. Бэлэн бичээд тэгээд яах вэ? Комент хийх. Амар жоон давлгаалъя. Аха одоо тэгээ яах вэ? Давлгаал яа л гэсэн. Давлгаалах юм аха. За ингээ хамтдаа давлгаал. Манай ахын үг бол хууль. Аха таныг дараа нь нэвтрүүлэг дуусаад алнаа. Мэдээ тэр комент хэсэгт би оруулчлаа энийг пин хийчихгүй те. Үгийн. За энд нэг жижиг ахын пин хий гэж байна. За энэ ч баг боллоо доо үг. Туу гарч ийн. Баяртай хүчтэй ах минь баяртай гэсэн биз дээ. Бягтай шүү дээ. Самраа ах гэдэг Ааш. Одоо наач юм юуны юу боллоо шүү дээ нэг юм. Ахыгаа явуулсан уу? Оо тийм биш үү юу вэ? Оо яаж байгаа юм бэ? Баяртай гэдэг чинь амар өөр агуулах шүү. Тийштэй ой, тийштэй. Дахиад бягтай үгүйсэн шүү дээ. Хүлээхээсээр аргагүй бас. Оо энэ Өстөө уучлаарай та нар. За юу нь бол бэлэн байна гэж байна. За тэгээд яана би нөгөө дэлгэцийг шууд ингээд гүлэх гэсэн авч байна. Би дахиад явуулчих. Тэр бярта гэдгийг Энд өөрчлөе. ядан сүрэн туяагч юу гэж хэлсэн байна гэж самраа ах гэдэг дөө дараа оо гэд зориулж хий гинэ. Гэтэ энэ дараа нь ихчийн тухай дуу хийвэл бас л амар дуу хийх нэ. Ядам сүрэн туяагч одоо жишээлбэл зүгээр хий гэж шааж байна. Яг одоо нууцаа хэлж байна. Энэ нөгөө нэг ах хол байхад дүү мангар зоригтой гэж энийг хэлнэ гэж байгаа байхгүй. Тэгээ ах нь энэ чинь сууж байна. Дүү нь хол байна. Тэгээ цаач зоригтой байхгүй. Тийм танаас ер нь ахмад хүн гэж баг байхгүй бах тий. Тийм үү? Танаас ахмад хүн баг байхгүй. Хоёр гэдэг хин ах юм бэ? Тэрийг яг хэлээ. Явуулсан уу? Явуулчлаа. Би энэ юу руу явуулчлаа. Бас чат руу үгийг явуулчлаа. Бярта. Огийн чинь надаас 6 ах штэ. Аа, гутлаа. Нэр. Тэр гутлаа. Огийн ха та наснасаа маш залуухан харагдсан юм бэ? Таныг бүр арайч бас тийм гэж бодоогүй штэ. Бүр 6-гийн 6 штэ. Oh my. Яаж хэлж байгаа амьдрал үдсэн байдаг ингээд харахаар та ойлгомжтой байгаа штэ. Надаас яг 6 жилээр илүү амьдрал үдсэн байна. Тэгээ танаас болоод яг 6 дүү бол харагддаг. 6 дүү юу? Дүүч гэж тий. Дүү бол харагддаг шүү. Ах. Гэхдээ туулсан юмыг яриулахаар харин тэгэд идэв тий. Дэшиг байгаа. Харин тий. Тэр одоо Огийн ах битэр чинь үзээгүй юм холын зөрүүгүй байхгүй юу? Огийгч бит хоёроо. Огийн ах битэрийн холын зөрүүгүй байхгүй юу? Гэтэ цаад хүний чи ярьж байгаа юм арай л гөгшөрцөн. Тий. Одоо бараг Сүхбаатарын үед бараг явж исэн юм шиг. Байж. Фэйсбүүкээр нэг бандер жоохон бандер явж тий. Педер тий. Бандаштайгаа. Тий. Яг тийм их. Нэг кеп малгаж тавьсан. Миний толгой одоо жишээлбэл энэ настнаас 6 ах гэсэн ирнэ. Энэ настантай бараг чицүү гिचгэр чинь та нар ч одоо бараг үетэнгийнх юм уу? Тий штэ. Ер нь бол яг үннийг хэлэхэд бид гурав үеийнх байхгүй. Тэгээ үейтэнгийн дээрхэлтэн дээр энэ гочоо ийм цараатай байгаа сте. Хөгшин юм бэ? Цараатай үеийнхэн байгаа сте. Дээшээ доошоо аюу. Айгуу тэнцэн үү? За зассан уу? Болцсон уу? За болчих. За дуугаа сонсъё. За нэг 2 минут 2 секундыг нь авах уу? Мэдгүй. Хамаагүй. За нэг нь авъя. Уушиг ах нэртэй рок, хипхоп төрөл жанрын дуу бэлэн боллоо. Шин Монгол улсын хамгийн отхон дууг яг энэ цаг үчид бид нар үлгээдэн авах гэж байна. Гэхдээ энэ дууны нэг гайхалтай зүйл нь бид нар хамтдаа энийг бүтээсэн. Яг таны оролцоо байгаа тийм учраас та энэ дууны эзэмшигч гэсэн үг. Та энэ дуунд оролцсон. Тэгээ хэдүүлээ хамтдаа энэхүү дуугаа тун удахгүй хүлээн аван сонсоход бэлэн болсон байна. Тун удахгүй биш. Яг одоо сонсъё. Огийн миний ах сонсоороо энэ дуугаа. За 1 2 3 Эй. Гудамжин дусын атман нэгэн нэрийг дурдахад хөндлөн алхаж нүмертэн бахтахад айдас үгүй талшиг өргөн сэтгэлтэй хүн уушиг түшигтэй ах минь архумэд харагдавч дотроо агуу нүмертэй дулаан хүн ах минь чи миний удар тал
Хидэ та миний хамгийн том хүч юм шүү Хатуу хантаг юм шиг хэрнээ Хамгийн зөөлөн сэтгэлтэн та Холоос харж хайрладаг хизээч илхэлдэггүй нэгэ Андуудын дундум gödөгч Харимын дадаг ах Ачааны хүндийг үрсэн Чалсын бодолдоо бат зогстой Багтаат мөн явсан Чөнөөдөр батар болсон Бависэн сахалтай төрхөндөн Бахархал мен ногдан Ах мен чи миний о Нүмөр нөлүгмэн та Олын өмөр долан гитtig Үнэн би танаас мэдэрсэн Өссін будамжны аттамын Өнөөдөр миний бахархал Ухааны хүн миний ах Урт миний артал Хүй. Та нар анзаараа үгэнд нь нөгөө нэг чинүүдийн та болгож өөрчлөөгүй байна би. Харин тийм байна. Гэтэ эн чинь зүгээр байна. Ягаад тэгэхээр зарим ах нарыгаа чи гэж гэдэг байхгүй гарууд. Та чи юм ээ. Ийм нэг юм Гэр бүлийн радио 104.5 дэлгэнээр яг энэ цаг мөчид Доорой Миг сонсоод өндөрлөө. Мэдээж Улаанбаатарын өглөө мигмар гариг болгон Доорой Мигээр та шинэ уран бүтээлийг зохионо. Энэ удаад бид ахын духай рок, хипхоп төрлийн дуутай боллоо. Бидэнтэй хамтдаа байж өнөөдрийг өгсөн сонсогч танд баярлалаа. Радиогийн 1-р студид Эрка, Боги, Заяа, найруулагч Мисо тал талаас Муха би дуусмааргүй бай. Би дуусгүй. Ахнараас хамт байлаа. Дараагийн дугаараар Дуусгаагүй мэдүү. Би дуусмаар байна. Yes! Bye! За ямар өвдөө? Би ийм амархан гэж бодоогүй. Ястай гоё юм аа. Улаанбаатарын өглөөгийн Доорой Ми гэж. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио